монголчууд бол шинийг эрэлхийлэх төрлөختсөн. Эрсдлээс үлээх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Онцгийн цагаан. За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдрийн манай хүндэт зочин бол Монгол улсын уул уурхай ассоциацийн гүйцэтгэх захирал хатагта Эрдэнэ Туяа хүрэлцэж ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид нар та бүхэнд одоо улам жил болсон дэлхийн сонгогддог 50 бизнесийн ном орчуулагдсан. Тэгээд энэ 50 дэлхийн том бизнесийн нэг сэдвээр нэг бизнесээр ингэж ярилцлага хийдэг юм уламжлалтай байгаа. Тэгээд манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд өнөөдрийн манай гол сэдв бол дэлхийн бараг бүх хүмүүсийн амьдралд асар их өөрчлөлт авчирсан өнөө цагийн ингээд яг өнөөгийн нийгэмд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн дэлхийн том компани болох Facebook, Meta компани өнөөдрийн төвшөнд хүрэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй болсон байх. Энэ номыг бол отгочлоо доктор орчуулад би хянаад тэгээ бас олонний хүртэл болгоод олон хүн үзээд уншаад тэгээ бас ингэж телевизээр ингэж яриач бас тэгээд уншсан хүмүүстэй бас уулзалт хийгээч гэсэн юм аа. Тэгээ та энэ салхи хаглаад нэг өөрийгөө болоод энэ номны талаар уншсан сэдвийнхээ талаар ярих уу? За баярлалаа. Намайг энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд. Гамболдын Эрдэнэ Туяа, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Эрдэнэ Туяа нь доктортай уул уурхай, байгаль орчны менежмент болон олон талд оролцогч талуудтай хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай өндөр чадвартай уул уурхайн мэргэжилтэн юм. Тэрээр оюу толгой, Brogold, Spire Mining, хан алтар ресурс зэрэг нэр хүндтэй компаниудад ажиллаж байжээ. Монгол улсын их сургуулийн байгаль орчны химийн бакалаврын зэрэгтэйгээр төгссөн бөгөөд Оксфордын их сургуулийн үндэсний хөгжилд уул уурхай, газрын тос, хийн салбарын оруулах хувь нэмэр хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн. Австральд олон улсын ISO аудитор зөвлөхөөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд оюу толгой болон Spire Mining-ийн төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажилласан байна. Мөн Австрали Монголын эрдэс баялагын салбарын хөгжлийн хөтөлбөрт байгаль орчны асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрээр Монгол улсын эрдэс баялагын салбарт хариуцлагатай уул уурхайн зарчим, стандартыг нэвтрүүлэх, олон талд хамтын ажиллагаа, эрдэс баялагын салбарын доктортой хөгжилд хүргэхэд ассоциацийн үйл ажиллагааг төвлөрүүлэн ажиллаж байна. Миний хувьд бол энэ номыг бас уншаад нэлээд хэдэн сарын өмнө бэлгэнд аваад уншсан. Тэг яг би өөрөө бол бизнес хийдэг хүн биш л дээ. Гэхдээ таны сайн хэлдгээр маш их өөрчлөлтүүдийг яг эдгээр 50 сонгодог бизнес эрхлэгчид бас бүр тухайн цаг үедээ авчирч байсан. Аж үйлдвэржилтийн 90 үед за дараагийн орчин цагийн сайн ярьдаг Facebook ч гэдэг юм өнөө цаг үед ч гэдэг юм уу. Тэгэхээр байнга энийг бид нар ашиглах хуучин гэж байдгүй юм байна. Бизнесийн арга барил бол ямар нэгэн байдлаар хувьсан өөрчлөгдөд явж идэг. За тэр нь бас тодорхой нийтлэг дүр зургууд яг энэ шилдэг 50 бизнесмэнээс ажиглагдчихсэн. За тэгээд яг мэдээж ялгаатай байдлаар харах юм бол эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоо айгүй бага 50 бизнес эрхлэгчдийн нэг 2 байсан уу тий. Тэгэхээр Сандбергийн хувьд бол яг уншихад эмэгтэйчүүд биднэрт байдаг нийтлэг сул тал бас давуу талууд нь яг айгүй төстэй юм байна гэд. Тэг яг зөвхөн нэг гайхажсэн зүйл манайд ч гендрийн асуудлууд за тэгш оролцоо гэл сүүлийн ойр хэдэн жилд яригдчихэж байгаа шүү дээ. Нэг тэгж олон жил бас яригддаггүй байсан асуудал. За гэтэл миний хувьд бол барууны улсуудад бол энэ бол их нийтлэг за эмэгтэйчүүд бол тэнд ижилхэн тэгш оролцоотой байдаг гэдэг ийм ойлголттой явж итэл саяхны тэр том бизнес эрхлэгч эмэгтэй бас ярьж байгаа асуудлуудыг харахаар
олон улсдаа ч гэсэн бид нар яг одоо гендерийн тэгш харилцаа бол одоо ч гэсэн ингээд сорилт хийвэрэ байгаа юм байна. За тэгээ энэ дээр бас эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн өөрийнх нь нөгөө натур нь их нөлөөлдөг юм байна гэдэг тийм дүр зураг ажиглагдчихсэн. За ялангуяа бас дээр үед уншижсэн 10 жил тахад одоо нөгөө эрэгтэйчүүд марсаас эмэгтэйчүүд ангаргаасчлаа нэг тийм ном байсан шүү дээ. Тэгээ тэн дээр бол яг нөгөө байглаасаа бидний ялгаатай байдал юу вэ гэд эрэгтэйчүүд өөрийгөө яаж харддаг, эмэгтэйчүүдийг өөрийгөө яаж харддаг гэд тэр маань яг энэ бизнест бас яг тэр нөлөөлөл нь ингээд хэвээрээ байдаг юм байна гэдгийг харагдчихсан байхгүй. Эрэгтэй хүн бол илүү өөртөө итгэлтэй, илүү дайчин, за ингээ байгаа болж байгаа зүйлээ өөртөө маш итгэлтэйгээр ингээ олон нийтэд таниулдаг те. Хүмүүсийг итгүүлэх юу айгу өндөр байдаг бол эмэгтэй хүмүүс л дандаа хойш судаг. Тэ өөртөө итгэлгүй, ичимхий одоо яг тэр дүр зураг даруу тийм тэр нь бол эсвэл өөрийгөө дарддаг те. Яг тэр нь бол ингээд байдаг юм байна. Бас бизнес дээр ч адилхан байд юм байна гэдээ ажиглагдчихлаа. Тэгээ энэ нөгөө номыг орчуулаад хянж яхад бол надад хоёр зүйл бодогдож ирсэн л дээ. Ингээ интернетийг бол ингээд одоо тухайн үед бол цэргийн зориултаар ингээд одоо Пентагоны тийм төслийн үр дүнд ингээ интернет бий болоод тэгээ одоо хэрвээ цөмийн дайн болох юм бол ийм найдвартай холбоо болгоё гэд анх тэгж бүтээгдээ дараа нь тэр интернет нь нийтийн хүртэл болоод 90-ад онд тэгээ одоо ингээд дэлхийд даяар ингээд одоо үнэхээр интернетгүй юм байхгүй болчлоо шүү дээ. Одоо тийм л оюун ухаан ч гэсэн яг л явж интернетийн дараагийн шатны л одоо шинэ ингээд түвшинл байгаа юм л та. Тэгээ одоо өнөөдөр ингээд Facebook ингээд Meta компани үнэлгээ ингээд одоо 1.5-6 триллион долларын үнэлгээтэй юм том компани. Тэгээд энэ компаниг үүсгэн байгуулсан хүнийг бол Цукерберг гэдэг мэдэн Марк. Тэгээд тэр хүний баруун гарынх нь одоо үйл ажиллагаа хариуцсан. Тэгээ маркетинг борлуулалтыг хариуцсан хүн бол хаттай Сэндберг байсан. Тэгээ ингээд харахлаар нэгдүгээрт нь тэгэхээр ингээд интернет бол ингээд хүн төрөлхтөнд асар их боломж олгосон. Тэгээ тэрнийг ингээд ашиглаад ингээд дэлхийг ингээд баг бүх хүмүүс амьдралыг ингээд өөрчлөхөд ямар их одоо ингээд технологийн дэвшил ингэж ийнэ гэдэг. Нөгөө талаасаа ихлээр бас ингээд эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг тийм асуудал бас их сонин. Тэр энэ номыг уншиж байхад яаж ийнэ гэхээр одоо тэр компани захирал гэж хэлдэг. Гэтэл бол ингээд эмэгтэй захирал болохоор заавал эмэгтэй захирал гэж ингэж нэг тодтогч хэлдэг тий. Эрэгтэй захирал гэж юусаа ярьдаггүй тий. Тэгэхээр ингээд ажиглаад захт бол тий. Тэр бол одоо ингээд Монголд ч гэсэн бас тэгж ярьдаг штэ. Гэхдээ монголчуудын хувьд гэх юм бол харьцангуй ер нь Монголын эмэгтэйчүүд түүхэн талаасаа бол ингээд эрх чөлөөтэй баг арга гэр бүх юм авч явдаг. Эр нөхөр эрчүүд нь бол ингээд дайн даж анги өрөөнд явдаг. Тэр нь аж ахуйн менежер хийдэг тийм уламжлалтай. Тэгэхээр харьцангуй бол Монголын эмэгтэйчүүдийн хувьд бол ингээд гайгүй байх гэж бодсон. Гэхдээ энэ Америкт ч гэсэн ингээд одоо эмэгтэй хүн чинь ингээд нөгөө карьер хөөх үү, гэр бүл болох уу, нөхөр хүүхэдтэй болох уу гэдэг сонголт байдаг. Тэгээ энэ хүн бол одоо аль хэлнийг ингэж амжуулаад ингэж хүрсэн байгаа юм л да. Ийм өндөр амжилтанд хүрсэн. Тэгээд тэр олон жил тэр захирлаар нь ажиллаад тэгээд тэр олон сорилтыг даваад тийм ээ. Тэгэхээр ингээд одоо Монголын ингээд эмэгтэйчүүд одоо эмэгтэй захирал гэдэг уучлаар тодтогод хэлчихээ л дээ. Тэгэхээр эмэгтэй захирлууд харьцангуй цөөхөн байгаа тийм ээ. Мэдээж олон болох бах. Тэгээ энд бас нэг номон дээр байгаа. Ерөөс ингээд зах зээлийнхээ 50% төлөвлөлийг оруулсан тохиолдолд бизнес амжилттай болдог. Тэ тэгэхээр энэ талаар юу гэж бодож байна? Sheryl Sandberg нь бизнесийн удирдагч, технологийн салбарын нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг бөгөөд олон жилийн турш дэлхийн томоохон технологийн компанийг удирдсан юм. Тэрээр Google компанид дэлхийн онлайн борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, компани зар сурталчилгааны бизнесийн загварыг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 2008 онд Facebook одоогийн Meta-гийн гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдож, компанийг дэлхийн хэмжээний технологийн авраг болгоход стратегийн удирдлагаар хангаж ажилласан нэгэн. Тэрээр үүсгэн байгуулагч Марк Зукербергтэй хамтран компанийн бизнесийн өсөлтийг удирдсан. 2013 онд Ленин ном бичсэн нь эмэгтэйчүүдийг манлайлах, карьертэй идэвхтэй оролцохыг уриалж, дэлхийд даяар бестселлер болж олон улсын хөдөлгөөн өрнөсөн. Sheryl Sandberg нь технологийн салбарт хамгийн нөлөө бүхий эмэгтэй удирдагчдын нэг хэмээн үнэлэгддэг юм. Түүний карьер нь бизнесийн стратеги, манлайлал, нийгмийн оролцооны хослол гэдгээрээ онцлог юм.
Тийм тэрийг чсэн бас нөө Билл Гейтс батгаажуулсан мэлээ шүү дээ. Тэ ерөөсөө бид нөө 50% ойлгоогүй болвол бизнесийг одоо бүрэн одоо ойлгож амжилттай их боломжгүй гэд. Тэгэхээр яа харахгүй нөгөө 50% маань юу хүсэж ийн гэд. Тэ яг мэдээж ялгаатай байдал байгаа. Таны хэлдгээр хизээч бид нар одоо интернетээс эрэхтэй захирал гэж хайхгүй зүгээр л хайдаг те. Тэгс мөртлөнгөө за эмхтэй шионор байна уу гэл ингээд яг хайгаад идэг. Тэгэхээр нөгөө ялгаатай байдлууд бол байгаа. А гэхдээ нөгөө давуу талууд ч бас байгаа. Одоо ялангуяа зүгээр би яг соёлын хувьд ингээ хараад үзэх юм бол манай Аз одоо улсууд дотроо манай эмэгтэйчүүд харьцангуй одоо бие даасан. За тэгээд өрх гэрийн одоо хүрээнд ч гэсэн нөгөө ер нь хүрэн эхнэрүүдтэй илүү сонсдог, хүндэлдэг те. Тэр одоо харилцаанд бас эмэгтэй Монгол эмэгтэйчүүдийг илүү одоо карьертай, амбицтай. За тэндээ бас цаг хугацаа зарцуулах тэр боломжийг олгоод идэм болов. Гэтэл Солонгост бол бас арай өөр те. Японд бол илүү өөр гэдэг ч юм ингээд нөө орны соёлын одоо бас ялгаа нэлээ харагдаж байгаа шиг байсан. За тэгээд яг уу таны хэлдгээр одоо бид нар яг нөгөө бизнес эрхэлжил байгаа бол тэр 50% аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ сэтгэхгүй, сэтгэл зүй тэгээ нөгөө аливаа зүйлд одоо үзүүлж байгаа хариу үйлдэлүүд гэдэг ч юм уу те. Тэгээ нөгөө нийгэмд оруулж байгаа оролцоог бол зөвхөн одоо урдны эмэгтэйнийг бол гэртээ байх, үр хүүхэд гаргах те, нийслэлээ халамжлах гэдгээр биш. Бас нийгмийн оролцоонд бас тодорхой түвшинд гаргаж ирээд ялангуяа одоо энэ авилгал хийх хул гэд ингээд ярьж штэ. Маш олон ингээ асуудал дээр эмэгтэйчүүдийн одоо хувьд тэр нь аягүй бага байдаг ч юм уу бас тийм судалгаанууд байд юм билээ. Тэгэхээр яг нөгөө бүхэл одоо аль салбарт, аль чиглэлд эмэгтэй эрэгтэйчүүдийн ялгаатай байдал нь юу вэ? Тэгээд илүү давуу байдлыг нь жоохон тодтогч өгөөд явах юм бол бас их зүгээр юм болов чухал сэдв гэж анзаарсан. Нэг хаана вүлээ нэг дээр бас сонсч ирсэн ер нь ингээд бодоод байхад бол дэлхий дээр ингээд эмэгтэй дарангуулагч гэж байдаггүй тий. Тэгэхээр эмэгтэй авилгач гэж ер нь их ховор байх л да. Тэгэхээр одоо ингээд байгуулгын удирдах түвшин тийм ээ эрх мэдэл гэсэн үг шүү дээ. Эрх мэдэлтэй хүмүүс л авилгалд идэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд эмэгтэй хүмүүсийг ингээд дээшлүүлээд байр суурийн зөв ижлүүлэх юм бол бас ингээд авилгал одоо буурахад нөлөөлөх юм байна гэсэн тийм санаагаар хэллээ гэж ойлголоо зөв үү? Эмэгтэй хүн бол авилгалд одоо бага идэгдэж магадгүй огт автдаггүй ч байж магадгүй юм л да тийм үү? Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Монгол улсад бүртгэлтэй ойролцоогоор 200 мянган аж ахуйн нэгжийн 42% буюу 84 мянга орчим нь эмэгтэй эзэмшилтэй байна. Эмэгтэй бизнес эрхлэгчид үйлчилгээ, худалдаа, боловсрол, эрүүл мэнд, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбарт түлхүү ажиллаж, жижиг дунд бизнесийн салбарт голлох байр суурь эзэлдэг. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төр хувийн хөвшил олон улсын байгууллагууд хамтран ажилладаг бөгөөд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл идэвхтэй ажилладаг. Эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоо өсөж буй ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд бодит хувь нэмэр болдог байна. Тийм харьцангуй одоо зарчимтай байдаг те эмэгтэй хүмүүсийн хувьд ч одоо нөгөө яг хариуцлагатай байдаг. Одоо тэр нь бол ажлын байран дээр айгүй анзаарэгддэг штэ. Илүү хариуцлагатай. За тэгээд нөгөө 10 жилдээ их сургуультай ингээ харах юм бол эмэгтэйчүүд нь илүү одоо хариуцлагатай сурсан байдаг штэ. За эрэгтэй хүмүүс бол одоо тухайн үед бол яг ингээ толгойтой залуучууд нь бол ингээ бас тодроод гараад ирдэг. Түүнээс яг нөгөө хандж байгаа хандлагаараа нөгөө хариуцлагатайгийн хувьд маш хичээнгүй ингээд сурцсан байгаад байдаг. Гэхдээ тэр нөгөө цаг хугацааны хувьд одоо төрөний битээр ярьдаг нөгөө гэр бүл зохиогоо за тодорхой хугацаанд үр хүүхэд гаргадаг ч юм энэ дээр ингээд нөгөө жоохон хоцрогддог ч юм шиг боловч нөгөө асуудал тандахтаа тэртээ тэргүй нөгөө багаас байгаа тэр нөгөө хичээнгүй за тэгээ хариуцлагатай үнэнч энэ зангууд нь бол нэлээд амжилт гаргахад нас нөлөөлт юм болов гэж ажигладаг. Тэгээ мэдээж байгууллагын хувьд ч гэсэн одоо таны хэлдгээр нөгөө дарангуулагчаас гадна одоо альва байгуулагч удирдах явж хахад ашиг орлоготой байлгах тий маш олон асуудлууд байгаа шүү дээ тий тэрийг одоо худалдаад авахгүй гэдэг ч юм ингээд нөгөө айгүй олон зүйл дээр бас давуу байдал ажиглагддаг. За гэхдээ нөгөө эрэгтэй лидер болгоны ард эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Яг ажлыг нь голыг нь нуглаад явж идэг тий тэн дээр бол илүү ихтгэлтэй, найдвартай. За ядчил нэг арх угаад алга болчихгүй тий зөв наацхийн жишээ нь бол маргааш нь ингээд ямар ч нөхцөлд ингээд яг ингээд арт тал нь байж чаддаг. Тэгэхээр тэр зан чанарууд нь бол угаасаа байгаа. Тэрийг нь одоо илүү дараагийн түвшинд гаргахын тулд одоо нэг гендер тэгш харилцааг хангана гэдгээр одоо илүү жоох ингээд түлхээд идэх юм болов уу гэж би ойлгоод. Тэгээ бас энэ Сэндбургийн ном дээр бас нэг зүйл байсан. Тэр амжилттай яваа ийм удирдах лидер болж байгаа эмэгтэйчүүдийн ард бас тэрнийг нь ойлгодог
тэр одоо эмэгтэй өөр тийшээ ингэж хилчгэд дагаад нөхөд бэлэн одоо нөхөр байж ингэж дэмжих юм бол бас амжилтанд хүрдэг гэт. Тэгэхээр энэ бол нөгөө нэг гендрийн тэгш байдлаас гадна одоо хоёулаа ингээд дарга болоход хэцүү. Нэг сандал дээр хоёр хүн суухад хэцүү. Тэр аль нэг нь урд нь яваад нөгөө хэсэг нь ард нь яваа тий. Тэгэхээр амжилттай эмэгтэй хүмүүсийн ард бас гэр орон үр хүүхэд энэ дэр тусалдаг эрэгтэй хүмүүс байдаг байх гэж ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээ энэ номон дээр бас инээдтэй зүйл гэсэн чинь энэ амжилттай эмэгтэйчүүдийн ард дэмждэг одоо хүмүүсийн хамгийн гол ажил юу вэ гэсэн чинь нөгөө wash гэх тий юм угаадаг тий угаах ажил гэр орон хүүхдийн гэдэг ийм зүйл бол байсан л дээ. Тэгээ зүгээр ингээд надад ингээ харахад бол ингээд Монголын яг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн ингээд тэгшэрэг эрхийн хувьд хуулийн хувьд бол үнэхээр тийм одоо Араби орнуудаас хамаагүй дэвшилттэй, Азийн орнуудаас илүү дэвшилттэй. Үнэхээр тэр талаар бол нөгөө эрт одоо эрх чөлөөтэй эмансипац гэдэг чинь эрх чөлөөтэй болсон Монголын эмэгтэйчүүд ухаандаа төвчээртэй, хатуужилтаа энэ дээр санал нэг байна. Зүгээр Араби тэр орнуудад тэр Билл Гейтс бол түрүүн та хальт хэллээ. Нөгөө Сауди Арабид айлчилж явж байгаад тэгээ одоо ингээд яаж хөгжих вэ гэсэн тийм асуултанд юу гэж хариулсан бэ гэхээр та нар ингээд ажиллах хүчний одоо 50% болсон одоо эмэгтэйчүүд гэж хэлэхгүй ч гэсэн 50%-ийнхаа одоо тэр авиас чадварыг нээхгүйгээр ашиглахгүйгээр нөгөө 50%-ыг яаж ч одоо ашиглаж дэмжсэн тийм мундаг амжилтанд хүрэхгүй гэж хэлсэн нөлөөс нь яасан нь сүүлийн одоо 30 жилд 20 жилд ингээд Араби орнуудад нэг эмэгтэйчүүдийн эрхчлөлд машин барьдаг, гэвлүүргөө явдаг, барьдаг гэд тийм одоо ахиц зэвшил гарч байна. Түүнтэй харьцуулах юм бол Монголын хувьд бол үнэхээр Монголын эмэгтэйчүүд бол магадгүй ер нь өрх гэрийн баг нэг талаас илүү хувь нь баг эмэгтэйчүүд нь ер нь бүгд сангийн сайдл байх гэж боддөө шүү дээ. Өөрөө ер нь бас тийм үү юу гэртээ. Манайх гэр бүлийн хувьд бол би болохоор чон санхүү юутай их холох байгаад идэв. Гэртээ ч тэр одоо ажил дээр ч тэр нөгөө нэг чадах юмаа хийл гэдэг шиг. Манай нөхөр бол яг тэр талдаа илүү надаас илүү өөрөө сангийн сайд биш юм биш үү? Өөрөө хиймж мэрэгжилтэй тийм ээ. Хиймж мэрэгжилтэй. Тэгээ ингээ өөрөө ингээ олон жил ингээд одоо их сургуулиа хими юугаар яваад ингээ явсаар байгаад бас хувийн компани олон юм дээр ажилласаар байгаад ингээд уул уурхай ассоциацийн ингээд гүйц захирал хийж байна. Тэгэхээр энэ уул уурхай бол Монгол улсын ингээд экспортын 90% эдийн засгийн ингээд одоо авч явж байгаа ингэж баг гол одоо их сурвалж болж штэ тийм ээ. Тэгэхээр энэ уул уурхай салбарт бол ер нь эмэгтэй өдөртөгчд нар хэр байдаг, хвчлэн одоо эрэгтэйчүүд байдаг. Тэгээ өөрөө ингэж ажиллахад бас юу ажигласан хэцүү сорилт байдгүй. Одоо энэ номон дээр гардаг шиг уйлж исэн юу би юу? Уйлж исэн үү? Сэндберг хаяа уйлж исэн гэж хэлсэн шүү дээ. Уйлж исэн. Ер нь тэрийгээ би нууйлахыг баг давуу тал гэж бодоод байдаг шүү дээ. Тэгж тайвширчдаг. Тэгээ тэр чинь нэг богино хугацаанд асуудалтайгаа нүр тулаад тэгээд нэг тайвшраад ингээд дахиад уршаа яваад идэг. Тэр бол одоо яг нөгөө эрэгтэй хүмүүс бол нөгөө буглаал хүндийг туулаад ингээд яваад идэг шүү дээ. Эмэгтэйчүүдийн баг давуу тал нь тэр юм болов уу гэж би. Тий. Тесрээд те эсвэл явж байгаад. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс чинь богино хугацаанд тэрийг ингээд гаргаа авчт юм болов уу. Тэгээ мэдээж яг нөгөө асуудалтай зөндөл тулж байгаа шүү дээ. Тэ энэ салбар бол өөрөө ямар салбар илээ. Тэгээ илүү нөгөө эрчүүдтэй ажилтдаг гэдэг. Яг одоо бол манай салбарт сая бас манай салбарын сэтгүүлд гаргасан байлээ. Хэдэн эмэгтэй захирал байгаа вэ гэдэг 17 эмэгтэй захирал байгаа юм байна. Тэгээд тэр маань сүүлийн бараг 5 жил нэлээд эрчтэй одоо олон захирлуудаас бий болсон байлээ. Тэгээ яг зөвөр энэ нь илүү одоо яг энэ салбар өөрөө зөвхөн нэг тийм биар хүчний салбар биш юм а гэдэгтэй холбоотой тий илүү менежмент талдаа, илүү харилцаа талдаа бас ажиллах шаардлагууд нь одоо бий болоод байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр илүү эмэгтэйчүүдийн орон зай бас гарч ирсэн болов. Хоёрдугаарт зөвөр мэдээж нийт одоо юу нь бол дийлэнх нь эрчүүдтэй харилцаж байгаа хүмүүс. Тэгэхээр зөвөр яг одоо би чинь дөнгөж сургуулаа төгсөөл уулахран салбар дээр ажилласан. Тэгээ анханасаа нөө эрчүүдтэй ажилласан. Тэгэхээр яг тийм хэцүү хүнд ингээ багаар жоо мэдрээ явцсан юм шиг. Би ч одоо техникчээс эхлээд ер нь нэг ч одоо ингээд төвшин алгасч үзээгүй байхгүй яг ингээд нэг шатаар ингэж явцсан. Тий. Хараанд ч яваа. Тэгсэн яг одоо техникч, координатор, инженер гэл ингээд дандаа багаар явцсан болохоор нөгөө асуудлыг ч ингээд багаар мэдэрч явсан учраас тэгэж нэг амар огцом бэрхшээлийг бол мэдрээгүй юм шиг. Тэгээд ирчүүд ч ер нь л жоохон хатуу штэ тий. Тэгээд тэрэнд нь дасцсан ч гэдэг юм уу. Тэгээд тэр зам маань бас одоо тэр тал маань одоо яг энэ ажлыг хийхэд нэлээд тусалж явах шиг байна. Тэгээ мэдээж яг хүндрэлтэй үед бол
ганцаараа сууж байгаа болчихно. Тэгээд тэрийг нэг засаал явчихна. Тийм. Тэгэхээр нэг Монгол улс бол ингээ баг Менделеевийн одоо өөрөө химийн үеийг системийн баг 70-80% нь баг Монголд байгаа. Тэгээ Монгол ингээ сайн хөгжихгүй байгаа нь яг та орой хожуу эхэлж байгаатай холбоотой байх. Тэгэхээр ерөөсө хүн төрөлхтний түүх бол ингээд уул уурхаатай их холбоотой. Ингээл хүрлийн үе, төмрийн үе гээл те. Тэгэл одоо ингээл олзуурлал, хайлуулаад металл болгоод тэрнийг ингээд цаашаа боловсруулаад явсаар байгаад одоо энэ интернетийн чип мип болгоод ингээд явж штэ тий. Тэгэхээр Монгол улс бол ер нь энэ хөгжлийнхээ ер нь хаахан явж гин үү, ер нь цаашаа яах хэрэгтэй. Одоо Сэндберг шиг одоо хүн төртөл ер нь хэр хугацаа байна гэж одоо бодов, атаарах уу, ер нь юу бодов тэр энэ номыг уншаад атаархаачгүй одоо ер нь бол эн чинь тийм гинт юм хүн гарч ирэхгүй юм билэ. Яг энэ чинь ингээд олон асуудал бэрхшээлийг туулж ийж тэгээд тэрийг давж ийж тэгээд шийдвэрлэж ийж тэр чинь одоо иймэрхүү хүн болж штэ тий. Түүнээс гинт нэг юм лидер гарч ирэл бүх юмыг өөрчлөхгүй л хэл та. Тэгэхээр зөвөр нөгөө суралцаал явж байгаа бид нар одоо бүгдээрээ тэгээ одоо яг манай Монголд бол ялангуяа одоо залуу хүмүүс маш их идэвхтэй, амбицтай, зөв амбицтай бас залуу гарч ирж байна. Тэгэхээр эдгээр маань бас мэдээж одоо хөгжлийн хувьд бол бид нар маш хурдтай явж байгаа шүү дээ. 35 жилийн дотор одоо огцом өсрөнгөө хөгжсөн. За одоо яг аж үйлдвэр хэдийгээр хол жоохон орхигдоод байгаа боловч бусад улстай харьцуулахад орхигдоод байгаа боловч за хөгжил талаас ярих юм бол бид нар бас нэлээд хурдтай явцсан болов. За тэгээд мэдээж илүү нөгөө түрүүний бидний ярьдаг интернет гэдэг орчин чинь биднэрт маш олон мэдээллийг олон улсад юу болж байна, одоо бид нар хаах нь явж байна гэдгийг бас мэдрэх боломжийг өгч байна. За тэгээд саяны нуулуурхайн салбар бас өөрөө тодорхой хэмжээнд нэг үйл ажиллагаанд өргөжсөний хэрээр хүн болгоо одоо бас тий дам өгөөжийн хүртээ бид нар аялдаг боллоо, зугаалдаг боллоо, гадагшаа авд сурдаг, ажилдаг боллоо. Тэгээ тэр хэмжээндээ ингээд бид нараас яг олон улсаар ингээд харьцуулахаар өндөр хөгжингөө оронтой бас харьцуулаад тэрэндээ жоохон зовоодох шүү. Өнөөдрийн байгаа түвшингөө голох, чамлах тий илүү бид нар жоохон хурдтай байх боломж байсан гэдэг нь бас үнэн. Одоо бид нар боломжуудаа алдаад байгаа ч үнэн. Гэхдээ яг зүгээр нөгөө том дүр зургаараа харах юм бол бид нар 35 жилийн хугацаанд бас баггүй амжилттай. Одоо энийг нэг жоохон баттгах дараагийн түвшинд гарахад бол илүү залуу үеэс жоохон өөр шин сэтгэлтэй гарах ёстой болов гэдгээр нь хараад байгаа. Тэгээд эмэгтэй удирдагчдыг бол ялангуяа нэг тэгж бодлогоор бэлдээл те за яг гендер гэл одоо квот тавиал те аливаа асуудал дээр нэг квотоор оруулж ирдэг болчихлоо шүү дээ. За тэрэн дээр бол яг нэг тийм дэмцэн байр суурьтай байдаггүй. Гэхдээ хүн нөгөө чадчих левел хэрэгтэй байна уу, эмхтэй байна уу, гараад ирэх ёстой гэдэг. Гэхдээ түрүүний одоо энэ зохиолоос харах юм бол угаасаа нөгөө байглаасаа байгаа сул талыг нь тийм байдлаар дэмжиж ийж ингэж гаргаж ирдэг гэдэг те. Тэгэхээр энэ бас дэмжлэгүүд тодорхой хугацааны одоо дараа үр дүн гараад бас тодорхой одоо лидерүүд гарч ирээд өөрчлөлт бас хийх юм болов гэдэг. Одоо бас энэ жилийн бид нар парламентаас гарч ирсэн маш олон эмэгтэй гишүүд орсон те. Тэн донд бас маш эрүүл сэтгэлгээтэй асуудалд хандж байгаа, ярьж байгаа. За тэрийг бас балансжуулж байгаа ингээд тал дээр нь харах юм бол эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо бас их өндөр байх юм байна л гэж ажиглагдсан. Тэгэхээр ингээд уул уурхаа ингээд одоохондоо бол бид тэр ухаал тэгэл нэг өснөдөө бол тэгэл хөдөлгөөр юм уу хагас боловсруулаад баяжмал болгоод ингээд экспортлж шít. Тэгэхээр ингээд Монгол улс ингээд цаашаа хөгжөөд тэгээд үнэхээр ингээд Сэндберг шиг ч юм уу бүр ингээд одоо интернет хиймэл оюун ухааны түвшинд ингээ хөрөхөд юу хэрэгтэй вэ гэхлээр ингээд боловсролд дид үтцэд хөрөнгө оруулах хэрэгтэй юм шиг надад санагдаж байгаа юм л да. Тэгэхгүй бол явж үж энэ орлогоо идэл тэр нэг идэл байх юм бол байгаад байна. Тэгэхээр тантай юу санал байна вэ гэхлээр өнгөрсөн 30 гаруй жилд бол асар их ингээд дэвшил гарсан. Дотоодын бүтээгдэхүүн 1 тэрбум бас бол 30 тэрбум гээд 30 дахин өссөн байгаа. Тэгэхээр тэр бид нар олсон мөнгө ингээд дид үтцэс боловсролтой ингээд зөв зарцуулсан тийм зөв ингээд зарцуулах юм бол тэр чинь ухаантай хүн л одоо олон Сэндберг шиг хүн гараад тэгэл олон одоо тэр Харвард сураал тэр Саммерсын туслахаар ажиллаад тэгээ сангийн яамд ажиллаад ийм мундаг хүн гарна. Тэгэхээр ингээд би цаашдаа бол ер нь та ингээд уул уурхаан одоо энэ өдөрт ажилтан хийж байгаа зүгээр энэ уул уурхаан тэр байгальд орчин стандарт гэдэг олон юмнаас гадна энээс орж байгаа орлогыг те одоо тэр Монголын эмэгтэйчүүд одоо нийгмийн тал тэрнээс талыг төлөөлж байгаа хүмүүс дид үтс тэгээд ингээд
боловсрол руу боловсролын бүх шатанд ингээд сайжруулах юм бол Монгол улсын одоо энэ хөгжил цаашаа ингээд улам тогтвортой эдийн засгаас солонгордох ч юм уу тийм цаг ирэх байхаа л гэж бодож байгаа юм л да. Тэгээ энэ дээр бол эмэгтэйчүүд бас их чухал үр гүйцэтгэх бах те. Эрэгтэйчүүд нь жоохон богино ойрхон сэтгэхэд ингээд өрлөгөн байгаад байна уу? Яг нь нийтээр л бид нар жоохон өрлөгөн байгаа гэж хардаг шүү дээ. Одоо нөгөө бид нар гинт жоохон мөнгөтэй болцсон те. Тэгээд нөгөө хэрэгцээгүй зүйлд жоох их мөнгө зарцуулт юм болов уу гэж ажиглагддаг. Одоо өөрийн хэрэглээнд те хувцас, эдлэл, хэрэглэл гэдэг ч юм уу те тансаглал ч гэдэг юм уу те. Яг тэрийг мэдэрч үзчихээж бас нэг чухал биш юм байна гэл те. Одоо энэ барууныхын чинь нөгөө минимализм гэж гаргаж ирж байгаа чинь нэг хэсэг максимализм гэж их явсан. Тэгээд за энэ бол хэрэгцээтэй зүйл биш юм байна. Хүн нэг л орон дээр унтдаг те. Ийм л хэмжээний хоол иддэг. За ийм л хувцас ингээд ер нь бол хувцас гэдэг чинь хүнийг нөгөө эртнээсээ нөгөө дааруулахгүй байхтай яг нэг тодорхой үргүүттэй байсан шүү дээ. Одоо гэтэл чинь нөгөө тансаг хэрэглээ нэмэгдээд те маш олон төрлийн хувцас одоо өмсдөг болсон гэд нөгөө хүний хэрэгцээ шунлаас үүдэлтэй одоо энэ аж үйлдвэрчлэлтийн салбар чинь өөрөө бас амар том тэлэлт бий болчихлоо шүү дээ. Одоо нөгөө fast fashion гэж хүртэл гарч ирээл те. Тэгэхээр нөгөө ийм хэрэглээгүй нэг тийм чухал биш зүйлд маш их мөнгө зарцуулаад идэм болов. Тэндээсээ одоо нөгөө барууны үзэл чинь эргээд минимализм гэж гаргаж ирээд байгаа чинь юуг чухалчлах вэ? Эрүүл мэнд чухал байна. Тэ бид нар урт наслах ёстой. За боловсрол чухал байна. Бусдад одоо боломж олдож чадахгүй байгаа нэгэндээ боломж олдсон нэг нь одоо хуваалцах нь чухал байна ч гэдэг юм уу те. Нөгөө энэ үзлийг гаргаж ирээд байгаа шалтгаан нь нөгөө тодорхой түвшинд энийг хэрэгжилж ашиглаж үзээд тэрний дараа бас энэ рүүгээ одоо орох юм болов гэж тэгж харагдсан. Тэгээ мэдээж боловсрол бол чухал гэдэг нь бол одоо бүр хэдэн зуун хувь санал нэгтэй байна. Одоо бид нар яг хуу зах зээлийн нийгэмд шилжээд олон ололт давуу тал байсан ч гэсэн алдаатай тал нь бол бид нар боловсролыг нэлээд хайцсан. Тэ ерөөсөө ингээд бодлогоор боловсрол дээр одоо реформ гэж маш олон жил ярьж байгаа ч яг хийгээгүй. За одоо зөв энэ бол яг социализмын одоо юу нэг тэгж үеэс одоо давуу талтай нэг зүйл байсан би боловсролын системийг харж ирсэн байхгүй юу. Тухайн үед ийм үйлдвэр барих гэж чинь яг тэр чиглэлээрээ болсон учраас бэлддэг, бүр явуулдаг. За улс төрийн албан тушаалтны хүртэл бэлддэг байсан шүү дээ. Өнөөдөр одоо улс төрд байгаа хүмүүс чинь ерөөсөө бэлтгэгдээгүй улс төрч биш хүмүүс ингээд шууд ордог болсон шүү дээ. Тэгэхээр нөө альва ажил чинь тодорхой хэмжээнд байгалийн шинжилгээ ухаан, эн чинь бүр шинжилгээ ухаан тий. За ингээд улс төр одоо эрүүл мэнд боловсрол гэдэг чинь яг бэлтгэгддэг. Тэгээд тэр нь бодлогоор бүр за бидний одоо хүн амын өсөлт ямар хурдтай явж байгаа. За бид нар өнөөдөр ямар одоо салбараа түшгэлж эдийн засаг нь явж байгаа юм. За тэн дээр ямар одоо аж үйлдвэр бий болохын тэгвэл тэнд ямар болсон чинь хэрэгтэй ингээд илүү бодлогоор энийг ингээд дэмжих байдал ингээд нөгөө тэр чигт нь орхицсон. Тэгээд тэр нь одоо ийм ялгаатай байдлыг их бий болгож бод эмзэглээд идэв. Төлбөртөө төлбөргөө гээл те. Тэгээ энэ дээр хоёр юм хэлэхэд тэр тансгал тэгээд засгалтай холбоотой хоёр чухал асуудал хөдөлөө. Тансгал гэхэлэр би ингээд сангийн сайд байсан одоо 20-30 жилийн урд одоо 30 жилийн урд тэгэхэд би ингээд одоо санаата маш унж ирсэн Солонгосын. Тэгээ би сая нэг Тайланд нэг имжлүүлж байгаа тэр над дээр нөгөө амар санаа сайд гэдэг хууль зүйн сайд байсан. Сайд уулзаад бид хоёр засгийнхаа тухай ирсэн чинь тэгнэ намайг өөрөө ингээ арай том санаата би бол элентра ундаг байсан гэд хууль зүйн сайд нь одоо 30 жилийн урд гэтэл одоо өнөөдөр ингээд нөгөө засаг төрийн тий тансаглал тий ингээд ямар байна вэ те дандаа ингээд одоо хэдэн зуун дахин хэдэн 10 дахин үнэтэй машин унаа те гэтээ энэ үед нарт түн амьдрал ямар байна вэ гэдэг тэгээ тансгал бол үнэхээр бас хитэрсэн хувь хүмүүс нь ч тэр бүгд ингээд лайф унаа солиод идэг те тэгэхээр энийг хязгаарлах аягүй чухал асуудал хөндлөө өөр нэг зүйлийн гэхэлэр манай би нэг өрсөлдөх чадварын судалгааны төвийн ингээд юуг бол 15-6 жил ажиллаж байгаа. Тэгээ тэрэн дээр яаж ийм нөхлөөр Монгол улсад эдийн засаг одоо хөгжөхөд одоо нөлөөт 15 хүчин зүйлийг ингэж одоо компаниудын гүйцэтгэх захирлуудын дунд нууц санал асуулгаар ингэж одоо явуул судалгаа гаргахад Монголд хамгийн их одоо муу зүйлт оноо авж байгаа зүйл засаглалын чадвар гэж байгаа. Competence of government гэдэг. Тэгэхээр тэр competence of government яаж ийм нөхлөөр өөрийн чиглэлээр төлөвлөлттэй болсон хүчин хизээ ирээдүйд юу хийхээ яах юм ингээл те. Тэгээ босоод одоо ингэ Солонгосын юуг харахад чинь яаж хөгжсөн те. Жишээл одоо парк ерөнхийлөгч Солонгосыг одоо гадагшаа экспортлохын тулд хүмүүсээ гадагшаа гаргахын тулд компаниудаа гаргахын тулд одоо айрмаа салгацсан цэргүүдийг одоо хойндоо том компаниудын байранд сургалт хийгээд жолооч болгоод мэрэгжил эзэмшүүлж ийсэн гэдэг шиг. Тэгэхээр өнөөдөр Монгол бол айгүй баян
нөгөө уул уурхай олон юмар баян хүмүүс нь эрхчлөөтэй тэгш эрэхтэй. Тэгээ энэний одоо хамгийн гол юм бол ингээд засаглалын асуудал. Тэгээ энэ одоо Facebook их ч гэсэн тийм ээ. Үнэхээр тэр одоо дэлхийн одоо эхний 10-т орж байгаа том компаниг тийм ингээд хөл дээр нь ингэж босгосон хүн ингээд эмхтэй тий сендур гэдэг эмхтэй хүн ингэж босгосон. Тэгэхээр ингээд нэг хүнд тэгсмэ эмхтэй хүнд ямар их тийм боломж болцоо байгааг ингээ харуулсан гоё үлгэр жишээ байгаа юм л да. Тэгэхээр энэтэй адилхан бас ийм цагийг ойртуулахын тулд засаглалаа сайжруулъя нөгөө бол төлөвлөлтөө сайжруулъя боловсролоо сайжруулъя гэдэг дээр бид нар санал нэгдэж байна гэж ойлголоо. 1994 онд байгуулагдсан Монголын уул уурхайн үндэсний ассоциац нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, хайгуул, ханган нийлүүлэлтийн чиглэлийн компаниудыг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. Тус ассоциац нь уул уурхайн салбарын эрх ашигыг хамгаалах, хуулийн эрхцэн орчныг боловсронгүй болгох, санал зөвлөмж боловсруулах, бодлогын хилэлцүүлэгт оролцох чиглэлээр ажилладаг. Мөн хариуцлагатай уул уурхай, ил тод байдал, доктортой хөгжлийн зарчмыг дэмжиж, төр болон хувийн хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаардаг. Уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөөгч хүчний нэг бөгөөд тус ассоциац нь салбарын нэгдсэн байр суурийг илэрхийлж, дотоодын болон олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх сар байна. Зөв. Одоо миний хувьд бол би бараг 4-5 яг төсөл дээр ажилласан. Бороогийн уурхай, оюутлогоо, Спайрамайны хаалтай гэдэг ингээд за яг энэ уурхаанууд дээр ажиглагдчихсэн зүйл юу вэ гэхээр засаглал ямар чухал вэ гэдэг яг таны хэлдгээр нөө засаглал бол сайн байж ич үр ашиг нэмэгдэнэ. Үр ашиг болон ажилчдын ур чадвар нэмэгдэнэ. Маш цомхон хүн хүчээр чадварлаг баг хамт олноор үр бүтээлтэй ажиллаж чаддаг. Дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр яг хуу бидний хувьд бол тухайн үед би сүүлийн нөө хаалттай төсөл дээр яг шинэ баг бүрдүүлээд ажиллаж байхад ерөөсөө боловсон хүчин дээр бид нар үнэхээр анхаараагүй юм байна. За маш их ингээд нөгөө нэг юм төрхөн зургийн трендийг дагсан айгүйх нөгөө боловсролын сонголт хийгээд байгаа байхгүй юу. Тий. Одоо бид нар одоо би төгсөж байхад ингээд тухайн үед манайхан чинь маш их хуулиар сурж ирсэн. Маш их эдийн засгаар сурж ирсэн. Одоо ч яг тэр хэвээр байгаа юм билээ. Тэгээ би сая сүүлийн хаалттай төсөл дээр ерөн за боловсон хүчин авахд маш хүнд болцсон юм байна гэд. Тэгээ уул нь хүн аваад ажиллуулах гэдэг нөгөөдгөө бэлтгэсээр 2 жилийг зарцуулчихсан байхгүй юу. Тэгэхээр тэр боловсон хүчнийг бид нөр ерөөсөө их сургуульд дадлагжуулах хэрэгтэй байна гэд ирээдүйн инженер гэдэг хөтөлбөрийг ассоциацт орж ирээд санаачлаад тэрнтэйгээ нэлээд зууралдсан баг 3 жил зууралдаа. Тэгээ бүр сүүлдээ ингээ явж ерөөсөө энэ бүр 10 жилийн суур боловсролоос эхлэх хэрэгтэй байна. Одоо бид нар чинь цөм хөтөлбөрөөр явж байна тий. Энэ талд нь нөгөө Оксфорд, Кембриж гэх төлбөртэй сургуулиудын хөтөлбөр явж байна. Тэгээд тэр хоёрыг нь харьцуулаад харсан. Кембриж, Оксфорд бол ерөөсөө 1-р ангиас нь эхлээл хүүхэд сайенс суурьтай мэдлэгийг олгож байна. За нөгөө эссе бичих арга аргачлалыг 20 хүүхдээс нь эхлээл заагаа явж байгаа байхгүй. Тэгээ эссе бичдэг хүн гэдэг чинь маш одоо судалдаг, уншдаг, харьцуулдаг, анализ хийдэг, эмх зэгцтэй, асуудлыг дэвшүүлдэг, дүгнэлт хийдэг хүн болчихж байгаа байхгүй. Энэ талд нь гэсэн чинь манай цөм хөтөлбөр яаж яах гэхээр зохион бичлэг хийж байна бид нар 5 дугаар ангиас эхлээд. Тэнгүү зохион бичлэг гэдэг маань фантаз байхгүй. Төсөөлөн бодох чадвар сайжирч байна тий. Тэгээ би бүр сүүлдээ яг нөө Facebook руу ороод тэрийг ингээд за нэрээ бидний тэгвэл боловсролын үр дүн энэ юм байна. Бид нар нөгөө асуудал дүн шинжилгээтэй хандахгүй байна, харьцуулахгүй байна, судлахгүй байна, нягтлахгүй байна. Тэгээд нөө сэтгэл хөдлөлөөр их автаад байна шүү дээ. Нөө шүлэг яруу найраг гэл те. Нөө сэтгэлээрээ юм болно доо гэдэг чинь ерөөсөө энэ бидний нөгөө боловсролын системтэй холбоотой байгаа байхгүй. Тэгээд нөө шаруудтай бид нар ингээд ажиллахаар ямар нэгэн байдлаар тэднээс ингээд нэг дутуу байгаад байдаг шүү дээ. Тэд нар чинь бүх юм ингээд системтэй сурцсан 10 жилээсээ сурцсан хүмүүс байгаа байхгүй. Гэтэл манай залуучууд гадаадд сурахтаа яадаг байсан бэ гэхээр 10 дугаар ангиад төгсөхдөө ч юм уу нөгөө эссе бичих дамжаанд сураад, эссе бичиж сураад тэгээд нэг одоо зарим нэг нэтгэлэг аваад явдаг байсан шүү. Тэгэхээр суур боловсрал гэдэг чинь өөрөө дараагийн ямар боловсон хүчин бэлтгэх үү? Хэдийгээр одоо энэ барууныхан их сургууль сурахгүй ч гэсэн эмгэгцтэй ойлголттой бүр тийм мэдлэгтэй аваад идэг шүү. Тэр чинь өөрөөсөө энэ суур боловсрал юм байна гэд яг тэн дээрс ялгаа нь харагдчихсан. Би нэг мэдээ сонсоод ингээ айгу харамссан л да. Их сургууль дээр нэгэд хим одоо физикийн чиглэл одоо энэ ангид эсэгчгүй болсон. Энэ бол ерөөсөө эмгэн л тийм ээ. Тэгэхээр би ингээд 90 онд бол яаж яасан гэхээр манад ийм нэг хүмүүс чинь монголчуудыг сэргэлэн шүү дээ ингээд чадвартай. Тэр үед яасан гэвэл зах зээлийн үед бол эмч хуульчдын их баян байдаг гэх. Тэгэнгүүт баах эмч хуульч бэлтгэсэн. Гэтэл одоо яаж ийм нөхлөөр одоо ингээд цаашаа ингээд хөгжиж мундаг хүмүүс болъё гэвэл одоо Илон Маск хэлсэн байсан. Та нар одоо
байгалийн шинжлэх ухаан, физикийг сайн судал гэдэг. Тэгэхээр одоо бид хоёрын нэвтрүүлгийг үзэж байгаа одоо эцэг эхчүүд хүүхдүүдэд үнэхээр ирээдүгөө гэрэл гэгээтэй болгоё гэх юм бол тий байгалийн шинжлэх ухаан, хим, физик тий одоо математик тий энэ манай монголчууд IQ өндөр шүү дээ. Тэгэхээр яг эхнээсээ ингээд зөв мэрэгжилтэй болоод ингэх юм бол яг дэлхий дээр гарна шүү дээ тийм ээ. Тэгвэл уран зохиол бичээд, хууль бичээд ингээд одоо юу гаргахад бол хэцүү шүү дээ. Тийм учраас бид нар энэ уул уурхайн салбарын одоо ингээд удирдахч ирчээ. Тэгээд энэ одоо энэ уул уурхай хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх барих гэдэг нэг асуудал. Мөнгө олох нэг асуудал. Олсон мөнгөө яаж захиран зарцуулах вэ? Яаж зөв зүйл дээр те боловсрол дээр яах вэ? Боловсрол дотроо ингэж байгалийн шинжлэх ухааныг ингээд төлхөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг харагдаад л байгаа юм л да. Би одоо зүгээр бас миний бас суур мэрэгжил хуульчил та. Тэгээ би сая ч явахад нэг хит удаа ингээд хуулийнхантай уулзаад ингээд юм бичүүлээд ингээд мэдүүлэг тайлбар аваад ингээд яасан чинь ингээд байх зөв бичих ингээд дөрмийн алдаатай. Тэгэхээр би одоо өөрчиг шилжих гэж байна үгээр юу нөгөө байгалийн тооны физик химийн нөгөө томьёонууд битгий хэл монголоор ингээд бичиж чадхаа болцсон. Зөв бичиж чадхаа болцсон. Тэгэхээр энэ боловсролын чанар их чухал юм байна гэдэг нэг тийм санаа. Тэгэхээр би яаж нүглэр уул уурхайн салбарт олсон мөнгөө дид бүтс боловсролгоо оруулаад тэр нь эргээд доктортой хөгжлийг бий болгоно, өөр салбарыг бий болгоно тийм ээ. Тэгэхээр энэ рүүгээ бас ингээд тэгээ энийг би яагаад танд хэлж яах нүглэр та чи ингээд нэг өдөрт хажилтан хийдэг учраас тэр уул уурхайн салбар хүч их зөндө буйны ажил хийдэг тийм ээ. Гэхдээ ингээд тэтгэлэг өгөхдөө зүгээр одоо ингээд төдөн сурагчид мундаг гэхгүйгээр одоо байгалийн шинжлэх ухаан, хим, физик одоо юу гэдгийг те техник, програм хангамж одоо ийм одоо чиглэлийн оюутнуудад ингэж тэтгэл өгнөг үл аягүй хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ би ингээд нэг бас нэг судалгаа хийж исэн чинь тэр Герман Монголын хамтарсан нэг уул уурхайн сургууль байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр сургуулийн төгсөгч ерөөсө төгсөөр шууд ажлын байртаа болчдөг. Гэтэл бусуу сургууль төгссөн хүмүүс ажлын байр байдаггүй. Тэгэхээр нөгөө одоо боловсролын яам одоо бусууд хүмүүс нь эрэлт хэрэгцээгээ судалж ийж тийм ээ. Ингэж бас явал зүгээр юм уу? Өрсөлдөх чадвар өндөртэй байгаа байхгүй юу? Өрсөлдөх чадвар өндөртэй. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль GMIT-ийн 2013 онд байгуулагдсан бөгөөд уул уурхайн инженер, технологи, инновац чиглэлээр бакалаврын төвшний сургалт явуулдаг. Хөтөлбөрүүд нь англи хэл дээр Монгол Германы багш нар хамтран сургалт явуулдаг. Оюутнууд онол, практикийн тэнцвэртэй боловсрол эзэмших боломжтой юм. Сургуулийн оюутнууд Герман, Европын их сургууль, аж ахуйн нэгжтэй хамтран дадлаг хийх, тэтгэлэг авах боломжтой. Олон улсын стандартад нийцсэн мэрэгжилтэн болж төгсдөг. Одоогоор GMIT-ийн орчин үеийн лаборатори, кампус, номын сан, компьютер лаборатори зэрэг бүрэн тоноглогдсон дэд бүтцтэй оюутны амьдралыг дэмжих тэтгэлэг, дотуур байр, практик дадлахын боломжуудыг тогтмол нэмэгдүүлдэг. Сургуулийн алсын хараа нь Монгол улс болон Азийн бүс нутгийн уул уурхайн салбарын тэргүүлэх боловсролын төв болох бөгөөд салбарын өндөр ур чадвартай мэрэгжилтнүүдийг бэлтгэхэд чиглэдэг байна. Яг үнэн би одоо таны наатах чинь ягаад саяны юугаа ингээд ягаад бүрсүүлдэ шантарсан л да. За энэ бол ассоциац их ажил биш юм байна тий. Энд чинь үнэхээр боловсролын ам ингээд асуудлаа хараад тэгээд бидний миний эмдэглэж байгаа зүйл юу гэхээр бид нар ирээдүй болсон хүүхдүүдэд хүн болгон хүүхдэд харилдаг шүү дээ. Тэгсэн мөртлөнгөө хүүхдүүдэд бид нар тэгш бус гараан дээр тавьчихж байгаа байхгүй юу? Энд 30 мянган долларын үнэтэй сургуульд сурж байна. Энд үнэгүй сургуульд те одоо нэг гişрэн дээр 3 хүүхд сууж байна гэд. Тэгээ энэ хоёр ингээд 10 жилийн дараа яагаад ч ингээд яахгүй заагийг бий болгочихж байгаа байхгүй. Саяны ярьдгаар ийм хоёр өөр системээр явчихж штэ. За тэгээд ерөөсөө нөгөө тантай 100% санал нөгөө ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн судалгаагаа бид нар хийдэг. Нөгөө үйлдвэрлэж байгаа байгууллага маань тий одоо их сургуулиуд гэсэн үг шүү дээ. Биднэрт ямар боловсруучин хэрэгтэй байгаа юм бэ? Тэрэнд нь хараад нийлүүлэлт хийх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо би бол яг нэг ээж аав нарт бол хэлж байгаагүй. Одоо бид нарын 10 жилийн хүүхдүүдэд мэрэгжил сонголтонд нь туслах гээд одоо нөгөө бүсийн чуулгантайгаа хамт ингээ хийгээ явдаг гэсэн 8-аас 10 дугаар анги хүүхдүүдэд. Тэгээ тэрэн дээрээ юу ярьдаг вэ гэхээр битгий хүүхдүүдээ тренд дагаарэ. Одоо хувцсан дээр ч юм уу, юун дээр ч ингэ тренд дагаж болно. Гэхдээ боловсрал дээр биш шүү. Яг одоо ээж авах үеийг аягүй сайн сонсоорой. Одоо бид нар нөгөө хүүхдүүдийг эрхлүүлсэн, нөгөө хүүхдүүдээ хөөс сонсдог. Хүүхдүүд нь үгийн сонсгоо хэлсэн. Тэгээ аягүй олон найзуудаас ингэ одоо манай найзуудын хүүхдүүд чинь ингэ эхнээс их сургуульд ороод эхэлж байна. Тэгэл өөрөө шийдсэн, хуульчилсан тэгэл аягүй хүн ярьж байгаа байхгүй. Гадаад харилцаагаар явсан гэл ихэнх гадагш явчихж байна. Тэгээд ингээд өгшөө наадах чинь ингээд төгсгөр ингээд ажлын байр нийт ингээд ярихгүй нү гэхэлэр тэгээ одоо өөрөө шийдээд дийлэхгүй мэлээгээд тэгэхээр хүүхдүүд маань ингээд ээж аваа аягүй сайн сонсоосоо ээж аав нар ч одоо алдаж оноод өнөөдөр юу болж байгаа юм за ирээдүйд нэг тиймэрхүү баримжаа шүү явах гээд шүү гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ тэгэхээр тэн дээр нь ээж аав нар аягүй сайн нөгөө зөвлөж өгөхгүй болвол ингээд
маш их хуульчтай болсон бид нар. Маш их эдийн засагчтай болсон. Тэгээ хуульч нар юу гэж хууль үйлдвэрлээд одоо өнөөдөр бид нар хууль эрх зорчноо дийлхийлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр яа харахгүй байгалийн шинжилгээ ухааныг бид нар илүү түлхүү судлах хэрэгтэй. Илүү түлхүү тийшээ хүүхдүүдэд сонирхолтой болгох хэрэгтэй. Тэгээд нөгөө сайенс суурьтай хүн бол асуудалд айгүй бодиттой асуудалд ханддаг, эргээд шийдэлтэй байдаг. Одоо нэг тийм фантаз байхгүй. Тэгэхээр яа харахгүй нөгөө боловсролын одоо чиглэл дээр бид нар ингээд бүр үнэхээр анхаарал хандуулахгүй бол хүүхдүүд маань ингээд дураараа шидэдэг шүү дээ, Тэгэхээр нөө тренд дагж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Чих хандлагаас гадна зүгээр ингээд Японд бол ингээд бага ангийн багш нар нь тэр үнгүй байж болно. Хамгийн гол нь стандарт хэрэгтэй. Тэр Японд бол ингээ бага ангийн багш нарын цалин бол дунд ангийнхаас өндөр үйдэг. Тэгээ яагаад гэж ийм гэж асуухад энэ бол хүн бий болгоод төлөвшөж байгаа юм тий. Тэгээ төлөвшин. Дараа нь бол дунд ингээ ангиур орохлоо боловсрал болгодог. Ингээд дараагийн шат болдог. Нэг ийм имийг анхаарах хэрэгтэй баг. Яг төлбөртэй байна, төлбөргүй байна гэдэг нь бол тэр сонголтын асуудал хамгийн гол нь стандартын сайн баталд мөрдүүлэх асуудал хэрэгтэй байх. Гэхдээ би зүгээр ингээд бас нэг судалгаа хийдэг учраас нэг одоо сая санаанд орчлоо. Ихтэй сургуулиудын ранкинг гэдэг штеп. Тэрний нь одоо яаж одоо бусад оронд үнэлдэг юм бэ гэхээр одоо тэр сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь нэг жилийн дотор одоо чи хуулийн сургууль дээр жишээ авъя л да. Тэгэхэд төгсөгчдийн хэдэн хувь нь баарын шалгалтанд тэнцсэн бэ гэдэг. Мэргэжлэр ажиллах шалгалтан дээр тэнцсэн бэ. Тэгээ хэдэн хувь нь жилийн дотор мэргэжлэр ажилд орсон бэ. Тэгээд ямар цалин авж ийн үү гэд. Яг ийм одоо бодит нэг гаргаж байгаа бүтээгдэхүүнийх нь борлуулалт амжиргааны түвшингээр нь тэр ихтэй сургуулиудыг одоо ингэж ранкинг зэрэгэлдийн тогтоодог. Тэгэхээр зэрэгэл тогтооод ирэнгүүт чинь тэр сургууль руу хүмүүс ордог, багш нарын цалин нэмэгддэг. Тэгэхгүй бол манайх зүгээр ингээд тоо биш. Чанараар нь хэмждэг. Тэгэхээр манай дээр ингээд дахиад нэг засгалтай холбоотой ингээд бага сургуулийн стандартаас гадна дээд сургуулиудын ингээд юуг юм тэр гаргаж байгаа бүтээгдэхүүн ямар одоо амжиргаатай байна уу тий 3-4 жил ингээд сурчаад тэгээд мэргэжлэр ажил олдохгүй бол тэр бараах бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ гологдол. Тэгэхээр яг төгсөөд яг ажил дээр очиж гин үү очиод ямар цалин авч гин бусад оронтой харьцуулахад гэдэг. Тэгэхээр бас хийх юм их олон байна тийм үү? Тий одоо яг нөгөө бид нар эрэлтээ мэдрэх хэрэгтэй байхгүй яг ямар мэргэжил хэрэгтэй болоод байгаа юм бэ гэх. Тэг ямар сандаа бид нар ирээдүйн инженер хөтөлбөрийн хуваарьнд өнгөрсөн жил ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийсэн байхгүй. Тэг ядаж тэрийгэ хараад нийлүүлэлтээ гэж тий. Өнөөдөр одоо бид нар ингээд аюул олон дэлхийн чиг хандлага яриад шүү дээ. Сэргээгдэгч мөчрөө тэмүүлж гин. За одоо ингээд ESG стандарт, за эсвэл чухал ашигт малтмал гэл ингээд аюул их ярьж шүү дээ. Тэгсэн мөртлөнгөө яг тэрлүүгээ бид нар чиглэсэн боловсруучсан бэлтгэхгүй байхгүй. Өнөөдөр одоо Монгол сэргээгдэгч мөчөр нэг инженер бэлтгэхгүй байна. Тэгээ хийм буюу физикийн шинжилгээ ухаанаар хүүхдүүд сонирхоо ойлцсон байна. Гидрогеолог байхгүй, геолог байхгүй гэдэг ч юм уу ингээд тэгвэл бид нар сэргээгдэгт ямар одоо зорилго тавьж байгаа нөгөө доктортой урт хугацааны бид нар алсын 20-50 гээл тавьсан шүү дээ тий. Одоо чи төрийн бодлогын байранд бичүүлсэн. Тэгээд тэрнээсээ улбаалаад ингээд засгийн газрынх ингээд юунууд нь явчихж байгаа шүү дээ төлөвлөгөөнүүд нь. Тэгвэл геологийнх нь харин сайн яваад байгаа юм шиг. Геолог тааруулсан. Одоо ерөөсөө л айгүй цөөрсөн ба. Тэгээ ер нь бол одоо яг эхний топ 10 мэргэжил чинь мэргэжил дотор нийтийн инженер байна. Дандаа нийгмийн. Тэр нь цахилгааны инженер байна. Тэгээд одоо их сонин одоо тэргүүлэх 10 мэргэжилгээ тавьсан ба. Салбараа болохоор тэргүүлэх салбарыг уулуурхаа байгаа. 10 мэргэжил дотор уулуурхаа байхгүй байхгүй. Тэгэхээр чи ингээд тий. Тэгэхээр чи нөгөө зөрөөд шүү дээ. Чи ажлын байрны эрэлт нийлүүлэлт чи ингээд тэрийг харж иж явах хэрэгтэй шүү дээ. Бид нар ямар ч гэсэн салбарынхаа хэмжээнд хийлгсэн. Тэгээ одоо нөгөө хүүхдүүд чинь тэрэндээ дагаад IT-гаар их сураад байна. Одоо таны хэлбэр EIA гээл тий. Тэгээ зүгээр яг сурж болно. Одоо тэрүүгээрээ ажиллах боломж нь бас уулуурхаан салбарт гараад ирлээ шүү дээ. Одоо бүх юм автоматжуулалт, роботжуулалт, алсын зай ингээд юу явчлаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэрийгэл бид нар одоо хүүхдүүдэд аягүй сайн ойлгуулж ийм одоо чиглэлээр ингэж шүү. Энд ажиллах юм бол эрэлт энд өндөр биш шүү. Энд дээр өндөр цалинтай ажиллах гэдэг шүүгээд. Тэгээ GMIT яагаад одоо бүр 3 дугаар курс нь захиалганд өртөгдөлцсөн. Яагаад тэгэхээр нэгдүгээрт хэл аягүй сайн төгсөж байна. Герман Монголын уулуурхаан сургууль хийж штэ тий. Герман англи хэлтэй төгсөж байна. Тэгээд яг мэргэжлийн инженерүүд төгсөж байна. Тэгэнгүүт манай сургуулийн өрсөлдөх чадвар нь харьцуулахаар хэлний бариарууд гарч ирж байна. Тэгээд одоо би зүгээр яг хуучны хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуучны нөгөө үйлдвэр уурхаа дээрээ боловсруучсан бэлдээд шүү дээ. Гэтэл ч одоо шинэ үйлдвэрүүд ямар болсон бэлээ те бид нар цоошин шал өөрлөсөн шүү дээ. Тэгэхээр тэн дээр дахиж одоо хуучны үйлдвэр бидэрт баригдахгүй. Энд тэгэхээр зарим мэргэжил шаардлагагүй болчихно. Шинэ мэргэжлүүд дээрээ хүн гаргая.
Одоо бид нар яг энэ таны ярьж байгаа одоо энэ судалгаа гэл тэгээд энэ систем гэл яриад байна бидний те. Энэ дээр хүртэл бид нар хүн бэлтгэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Орон нутгийн харилцааны ажил дээр хүртэл шинэ хүн бэлтгэх хэрэгтэй. За тэгээд тэр сэргээгт төрчин хүч, за тэр чухал ашигт малтмал, баяжуулалт, боловсруулалтын инженерүүд одоо боловсруулалт гэхээр бид нар зөвхөн зэстээр л нэг хідэн үйлдвэр ажиллаж явах шиг байна. За төмрийн одоо нэг хэдэн үйлдвэрүүд байх шиг байна. Тэгээ боловсруулах үйлдвэрүүд баг айгүй цөөхөн болчихлоо шүү дээ. Тэгэхээр шинэ тутам гарч байгаа бид нар ямар баяжуулалт боловсруулалтууд цаашдаа хийх юм бэ? Тэн дээрээ хүн бэлтгэе. Ураан дээр бид нар ямар хүн ажиллуулах юм бэ? Тэ? Тэгэхээр яг нэг ийм бодлогоор одоо энийг бэлдэж эхлэхгүй бол яг одоо ирэх жил урааны урхаа бадрах энержи эхлэлийг бол биднээс боловсруулж байхгүй байхгүй. Гаднаас хүн оруулж ирнэ. Хайрын мөнгө ингээл бид нар гадагшаа урсгаж штэ. Тэгээд эргээд нэг зүйл ажиглагдаад байгаа нь бид нар маш их мөнгийг гадагшаа экспортлж байгаа. Боловсралт. Одоо сүүлийн жилүүдэд бол бид нар за ер нь бол Улаанбаатарт байгаа амьдарч байгаа хүмүүс бол дийлэнх нь гадагшаа явт юм бэл. За одоо яг манай дотоодын сургууль сурж байгаа хүмүүс ихэнх нь орон нутгийн хүмүүс байгаа байхгүй. За төгсөөд гадагшаа авна гэдэг тийм зорилготой. Одоо бид нар чи ирээдүйн инженер хөтөлбөрөө хамгийн эмгэнэлтэй зүйл байхгүй. Brain тийм ээ тарих хоожж тийм ээ. Тэгээд за эргээд зарим нь төгсөөд ирж байна. Тэгээ маш их мөнгийг бид нар тэнд экспортлчлаа шүү дээ боловсрал зарцуулаад. Тэгээд тэр зарцуулсан мөнгөө тэр боловсрал мэдлэгээ эргэж ашиглаж чадчихэв нөө. Тэ? Тэгэхээр бас байхгүй болчихж байгаа байхгүй юу. Яагаад би бүр энийг аягүй сайн сонгох асуудал чухал байна. Зөв сонгох, зөв чиглүүлэх тийм ээ. Ирээдүйн инженер 2030 хөтөлбөр. Монголын уул уурхайн ассоциацаа санаачлан уул уурхайн салбарын хүний нөөцийг чадварчуулах, инженер мэргэжлийг сонирхох залуусд илүү боломжуулах зорилгоор эхлүүлсэн ирээдүйн инженер 2030 хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Ирээдүйн инженер 2030 нь залуусд инженерийн чиглэлээр суралцах, мэрэгших, салбарын шин технологи, бодлого, практик мэдлэгтэй танилцах боломж олгож буй олон талт төсөл юм. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн инженер, технологийн ирээдүйн мэргэжилтнүүдийг чадварчуулах сургалт, тэтгэлэг, өвчтөлийн боломжуудыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм. Ирээдүйн инженер 2030 нь уул уурхайн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх, стратегийн төслийн нэг хэсэг бөгөөд салбарын хөгжил, шинэ мэргэжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн инженеруудыг сургах, тэдэнд бодит боломж бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг мөн дэмждэг байна. Одоо зүгээр айлгахад бол ингээ AI ингээ хөгжөөд ирэхлээр юу яж ийн үгээр одоо ингээ зарим мэргэжил хэрэг болно гэж тийм. Одоо эмчнэрээс баг нэг эмчнэр эдийн засаг хууль одоо ингээл маш олон юмыг одоо хиймэл оюун ухаан бий болгож штэ. Интернет ингээ үүснээр бол айгүй олон сайтан бий болгохын тулд нэг 10 20 жил болсон бол одоо хиймэл оюун ухаан бол бүр тэрнээс хурдан ингээд хүмүүсийн амьдралыг өөрчилнө гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийн цаана ингээд би хараад байхад бол яг л үнэхээр байгалийн шинжилгээ ухаан айгүй хэрэгтэй. Тэр хүнэлд тесч үлдэх юм билээ л дээ. Тийм учраас одоо бид хоёрын ярилцлагыг үзэж байгаа хүмүүс бол үнэхээр хүүхдүүдээ ямар мэрэгжил эзэмшүүлэх үү, юун дээр зарцуулах уу, тэрнээс гадна шийдвэр гаргаж байгаа хүмүүс, одоо энэ төсөв хайрлаж байгаа хүмүүс, боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс энийг яаж өөрчлөх вэ, яаж одоо зөв болгох вэ гэдэг дээр бас анхаарах байх л гэсэн тийм санаа оноо төр. Тэгээ хоббиод л нөгөө гаргасан мөнгөө зарцуулсан мөнгөө одоо эргэж ашигламаар авах тэр боловсролыг те би энийг бүр түрүү 2 жилийн өмнө нөгөө хятадын нэг уулуурхайн ассоциацийн залуустай уулзаад ярьж байгаа. Тэд нар ихэнх нь бүгдээрээ нөгөө гадаадад Австрали, Канада, Америкт ингээ боловсрол эзэмшсэн англи тэгэл тэгээд бүгдээрээ нөгөө манай нэг Монголд нэг зүгэн үргээл нэг гадаадад төгссөн хүмүүс бүгдээрээ нэг ирж ирсэн шүү дээ. Яг тэр шиг ингээд бидрийг их орон дуудсан ингээд ирсэн залуучууд байгаа байхгүй. Тэгээд нөгөө баядууг бүтээсэн. Баядууг одоо бий болгосон. Дандаа нөгөө шин ноу хаваа авчираад одоо яг энэ хятадын өнөөдрийн хөгжил төвшлөлт хувь нэр оруулсан залуучууд байж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэгж зарцуулсан мөнгөө эргээд тэр мэдлэгийг ашиглаад эргээд энд ингээд нөгөө хөгжиж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл бид нар тэрийгэж ашиглаж чадахгүй ингээд тэр харамсалтай холбоотой тийм чинь яг Монгол улс 2012 онд 11 12 онд бол нэг зөвгөн үргээд явсан шүү дээ 17%. 17% ингээд өсөөд тэгээ ерөөсө зөвгөн үргээд тэгээд гадаад байгаа олон залуучууд ирж исэн л дээ. Гэтэл манайх яасан бэ гэхэлэр нөө төр засгийн бодлогын тогтворгүй гадаадын хөрөнгө оруулалтыг хөөгөөд шахаад тэгээ ингээд нөгөө юм буцаад алдагдаад гарцсан. Энэ үнэхээр харамсалтай. Хүн ам цөөтэй мөртлөө Монгол хүн гараад идэг. Тэгээ дахиад би хэлэх нь өрсөлдөж чадварын судалгааны 25 оны тайлан үзэхэд Монгол тохиолдож байгаа 5 сорилтын нэг нь бол brain drain гэдэг тарих гоожж байгаа. Энэ бол хамгийн аюултай. Тэгэхээр энийг яаж тогтоох юм? Гадагшаанаа явж болно, буцаж ирж ажиллаа тэр баядуу одоо тэр deep seek одоо ингээл хийсэн ажлууд нь тийм одоо ингээд хятадын хөгжлөөс харагдаж байгаа. Тэрнээс харагдаж байгаа. Тэгэхээр бид нар үнэхээр
хөгжийг бол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй мэн, хүнээ хөгжүүлэх боловсруулаа яах хэрэгтэй мэн. Тэгэд явж засаглалын чадвараа сайжруулъя. Тэгээд би одоо нэг зүйл хэлэхэд бол энэ уул уурхаагаас орж иж байгаа энэ олон тэрбум төгрөгийг үр ашигтай зөв захиран зарцуулах юм бол Монголын ирээдүй бол өөдрөг байгаа гэж боддог. Та юу гэж бодож байна? Одоо сүүлийн 5 жилийн л нөгөө экспортын тоо хэмжээ яаж өсөв, эргээд тэрийгээ дагаад оржсэн валютын хэмжээ яаж өсөв гэдэг ингээ харахаар бүр огцон өссөн шүү дээ, тий. Бид нар ч одоо баг 35 орчим сая тоног л экспортлдог байсан бол одоо баг 90 сая гэд худалчинд 3 дахин өсчлөө шүү дээ, тий. Тэрийгээ дагаад орж иж байгаа валютын тоо хэмжээ маш их өссөн. А тэгэнгүүт дагаад нөгөө төсөв маань тэлээд байгаа байхгүй юу? Зарлага маань тэлээд шүү дээ. Тэгээд одоо бид нар чинь хавар нөгөө бизнесийн холбоотой нэгдсэн зүйл гэж байгуулад бид нар юу гэж санаачилсан бэ гэхээр төсөв дээр дуу хоолой гаргая. Төсвийн захиран зарцуул төлөвлөлтөөс нахуулаад дуу хоолой гаргая. Яагаад тэгэхээр одоо нөгөө уулуурхайн компаниуд чинь маш их хэмжээний татвар төлөөд байдаг. Бид нар сая Ernst & Young-аар судалгаа хийлгэсэн. Тэгэхэд олон улс дотроо манайх нөгөө татварын ачааллаараа хамгийн өндөр буюу 60-аас дээш ба. Тэгэхээр нөгөө компаниуд бол маш их хэмжээний татвар хураамж өгөөд шүү дээ. Тэнгүүт энд нөгөө ард иргэд чинь бид нар авсангүй одоо энэ мөнгө чинь хайчтан 30 хэдэн жил та нарыг ухууллаа юу ч байхгүй ингээ амьдрал дээшилсэнгүй гэдэг эсэргүүцээд шүү дээ. Тэгээ энэ дунд ингээ мөнгө алга болчиход байгаа байхгүй. Энэ төсөв рүү орсон мөнгө чинь хар нүх гэхчээр. Тэгэхээр захиран зарцуулж байгаа. Ерөөсөө зөв захиран зарцуулж чадахгүй байна. Төсвийн тийм ээ. Сахилга бат. Төлөвлөлт. Тийм. Ерөөсөө төлөвлөлт буруу байгаа байхгүй. Тэгээ энэ жил бид нараас тэгээ явсан ямар ч энэ засгийн газар бол танилцуулсан төсвөө. Тэгээд тэр танилцуулга нь ингээ хараа сууж байхад хөө хийм их мөнгө тэг яг энэ чухал байсан уу гэж ингээ харахаар 170 сургууль. Одоо ингээд нөгөө боловсролын ам гэвэл саяны ярьж байгаа энэ суур асуудлууд руу анхаарах хэрэгтэй байтал баахан барилга байшин. Тэгээ баахан цэцэрлэг сургууль барина. 170 сургууль гэж байна. Тэр нь хэдэн жил үргэлжлэж байгаа. Тэр нь тодорхойг. Одоо тэр нь хариулт өгч чадахгүй шүү дээ. Хизээ дуусах юм. Зарим сургуулийг 5 жил барьж байгаа байшин тийм ээ. Тэгэхээр чи нөгөө бид нар ингээ үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийгээд тэр үнэхээр харамсмаар. Үнэхээр харамсмаар. Тэгэхээр яг энэ төсөв буруу зарцуулаад тэгээ саяны ярьж байгаа суур асуудлуудаа бид нар шийдэж чадахгүй. Нөгөө утаагаа жил болгон ярьдаг. Тэгээ дагаад өвчлөлөө ярьдаг. Тэгээ боловсрлоо ярьдаг. Одоо сүүлдээ нөгөө утаанаасаа болоод ханиад том идэрхгүй хүүхдүүд өвдөж чинь хүүхдүүд ч одоо бид нар ч гэсэн өвдөж штэ. Тэгээд янгууд хүүхдүүдийнхээ нөө боловсрох хэрэгтэй одоо ирэх рүү бид нар халдаж штэ. Карантинлчээ. Тэ онлайнаар оруулчих. Тэгэл ингээл нөгөө сайн байх хэвээр юм дээр бүр хахрамж байна даа. Тэгэхээр энэ уул уурхааг ад үзээд энэ уул уурхааг хаачвал яг уу Монгол бүр хэцүү болно үсттэй. Одоо тэгээд бүр тэрийг ойлгохгүй юм шиг авирлж штэ. Одоо хэцүү болохгүй гэж бодоод одоо манай их хөрөгчд маань. Тэгэхээр чи ингээд каран таагдвал тэгээд хэцүү болно үсттэй. Тэгээ өөр аргаар амьдрах боломжтой гэдэг ба штэ. Одоо тэгвэл яг та буцаад ингээд ердийн хэсгүүрөө шилжээд явж болно л та. Тийм. Одоо бүр харин тэгээд эсвэл тэр сонголтоо хийвэл яа. Эсвэл одоо ингээд нөгөө төр маань ингээд уулуурхайг дэмжин одоо уулуурхайг дэмжин гэдэг нь орлоготой л байх гэдэг шүү дээ. Цаад санаа нь бол эн чинь нэг тийм уулуурхайг дэмжих гээд байгаа даа шүү дээ. Гэтэл ингээд орлогоо олж иж байгаа салбараа өнөөдөр яаж хандж байгааг бид нар харж шүү дээ. Ад үзээ. Тэ? Одоо нийгмийн шүүхээр оруулаад одоо ингээд сонсголууд үргэлжилж байна. Гим хийцэн үншгэл тэнд одоо нөгөө хэдэн компани очсон тайлгнацсан явж байна. Гэтэл миний хувьд юу гэж харагдаад байна гэхээр энэ олж ирсэн мөнгө алга болчлоо. Энд хэдийн их найт төгрөг. Энийг ягаад бид нар өнөөдөр нэхэхгүй хариуцлага тооцохгүй эзэн холбогдогч нь олж ирэхгүй байгаа. Тэгээд яг нөгөө шудраг татвараа төлөөд ажиллаж байгаа хэдэн компаниудаа л ингээд нийгэм тарлуулад байдаг. Тэгээ энийг бол одоо би бүр сүулдэ бид нар яг энэ үнэхээр хүсэхгүй байгаа юм байна. Тэ? Уулуурхаагүй болно гэдэг зүйл одоо бүр манай төрийнхнөөс хүртэл гардаг болж байна шүү дээ. Тэгэхээр зөв ингээд өөр одоо бид нар эсвэл ямар хувилбар байгаа тэрийг гаргаж ирээд одоо ажиллаад үзвэл яад юм бол гэж бодож байна. Манай одоо Монгол улс ингээд нэг нам одоо орбитэд ингээд нисэж байна. Тэгээ дээшээ ингээд гарах хэрэг энэ тулд нэг зөөгч пуужин хэрэгтэй шүү дээ. Амжиргааны төвшинг. Тэр зөөгч пуужин бол уул уурхаас орж ирэх орлого. Тэгэхээр тэрүүгээрээ яг пуужин хийгээл дээшээ гаргаад тэгээ зөв одоо пуужингаа хийхгүй бол нэ пуужингаа барьж бүтээж дуустдаггүй эсвэл одоо дэлбэрчдэг ч юм уу ингээд ивэл хэцүү. Тэгэхээр би юу ч хэлэх гэж байна вэ тэр захирлуудын нэг санал асуулгаар гарсан нэг засаглалын чадвархын асуудал айгүй чухал болж байна гэсэн үг. Дээрээс нь бас яг хөтэ ингээд сая занзын шатрын ерөнхий сайд болохоор ингээд төсвийг таанаа өөрчлөлт хийн төрийн өмчийг цөөлнө гэж тий уулын их зүйл яриад ярьж дээ. Тэгээ ярих их хоёр бол одоо ялгаатай. Нөгөө арабын зөөр үг гэдэг нөгөө харах үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай гэдэг үзэх харах хоёрын хооронд. Тэгэхээр бас ярьж байгаа нь сайн хэрэг. Тэр нь ажил хэрэг болгох юм бол бас Монгол улсын ирээдүй их өөдрөг байгаа гэж боддөө шүү дээ. Одоо үнэхээр ингээд 35 жилийн урд бол
одоо 30 жилийн урд бол манай дотоодын бүтээгдэхүүн 1 тэрбум доллар байсан гэж бид түрүү хэлсэн тий. Тэгтэл одоо ингээ 30 дахин өсчээд идэг. Тэгэхээр энэ мөнгийг зөв захиран зарцуулах үр ашиг чанар манай тухай асуудал үүсэж ийн гэж бодож байна л да. Одоо л яг Тэгэхээр бол бас эмэгтэйчүүдийг ер нь өдөрт галбан тушаал цаа оруулах хэрэгтэй байна гэж өөрөө тийм одоо тэгээ орцсон байгаа л гэж би хараад байна шүү дээ. Тэгээ эдгээр маань одоо жоохон өөрчлөлт хийх байлгүй. Тэгээд яг одоо бид нар зөвөр уул уурхаагаас ингээд нөгөө тулгуурласан эдийн засгтай ээжиж нөгөө эмзэг угаасаа эмзэг байгаа салбар шүү дээ. Тэ одоо гадаад зах зээлийн үнээс хамаарч чинь. За биднээс хамаарах аюул олон хүчин зүйл байгаа шүү дээ. Тэгтэл дахиад ийм эмзэг салбарыг дээр нь ингээд бүр эмзэг болгоод байгаад байна шүү дээ. Тэгэхээр бид нөгөө тэлэх, өсөх энэ боломжийг нь ерөөсөй олохгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр боломжийг нь олгоод олон одоо оюуталгаа өнөөдөр одоо бид нар юу гэдгийг бүхэл нам баг одоо мөрийн хөтөлбөр дээр тусгаж ирсэн ш. Дараагийн оюутлагыг нээн, дараагийн 5 толгойг нээн гээл те. Гэхдээ одоо трийгээ ярмаар штэ. Тэгэхгүй ингээд өнгөрсөн оюутлагыг яасан, лицензийг яаж болгосон, нөгөө ухаан удгийг яасан, нөгөө цагаан сургыг яасан гэл ингээд бид нөөс ухарч харсан шийдвэрүүд гаргаад байгаа байхгүй. Одоо баг 4-5 жил ярьлаа. Гэхдээ одоо жоох уршаа хараад нөгөө ажил хиймээр байгаа байхгүй. Харин ухаанд бол хязгаартаа тэнэгэл хязгааргүй тийм ээ хоошоо яваад бол ер нь ингээд 21 13 дугаар зуунаар явж болно шүү дээ. Ирээдүй ямар байх вэ гэдэг тийм. Яг одоо бид нар зөв нөгөө алдаа гаргасан байж болно. Тэрийг одоо хүлээн зөвшөөрж болно тийм. Тэрийг газ хурдан засаад маневртай байгаад бид нар чинь юм цөөхөн одоо үндэстэй учраас аюу хурдан маневрт яваад иж болох байхгүй. Тэгээд алдаануудаа засаад явах хэрэгтэй. За тэнд мэдээж хариуцлага алдсан зүйл байвал тодорхой арга хэмжээг авах нь зөв бах. Гэхдээ нөгөө уршаа гарсан алхам хийхгүй одоо бүр ингээд ухраад байгаа нь айгүй хэцүү санагдаад байна. Манай салбарын хувьд бол одоо бид нар 12 онтой ингээд харьцуулах юм бол яг хөө эдийн засаг нь ингээд нөгөө экспортын хувь хэмжээ нэмэгдээд өрсний үн сайн байна. За зэсийн үн одоо ингээд сайн болж ирж байна тий. Үнийгээ дагаад ингээд сайжраад байгаа болохоос ш нөгөө төслүүдийн тоо ерөөсөө нэмэгдсэнгүй шүү дээ. Би нэг бас нэг сүрхий хүний ярилцлага үзчихсэн чинь тэр хүн гадаад байж хад ирчээд цочирдсан гинэ. Тэгээ юу гэж сонссон гэсэн Монголд бизнес амжилттай хийвэл шоронд орох магадaltaй, муу хийвэл өрөнд орох магадaltaй. Тийм учраас их айдаг болсон гэж хүмүүс ярьж байна гэд. Тэгэхээр үнэхээр бизнес хийнэ гэдэг чинь ерөөс ингээд гэмт хэрэг биш шүү дээ. Бизнес хийнэ гэдэг бол эрсдэл өрөөд юм хийж байгаа. Тийм ээ. Тэгэхээр үнэхээр ингээд бизнес эрхлэгчдэд дэмжиж ижил, баялаг бүтээгчдэд дэмжиж ижил хөгжин. Баялаг бүтээх гол одоо нэг салбар бол уул уурхай мó. Цаана бол зөндөө олон салбар байгаа, газар тариалан хөдөө аж ахуй гэд мэдээж бүгдийг хийж чадахгүй. Гэхдээ ингээд ямар ч байсан ингээд үл хамааран хулгай хийгээгүй бол тэгэл юмаа хийгээл явж байгаа хүмүүс бол дэмжээл явах. Татвараа төлөөд явж байгаа тийм. Одоо яг бид нар зөөр нөгөө хөрөнгөтэй хүмүүс их дургу болж шүү дээ нийгмийг ингээд ягаад гэж юм одоо харин мэдхгүй ингээд нөгөө нэр зохиол за тэр ингээд баяжаал те одоо бусны ядуу байна гэдэг ч юм уу тэр чинь хөдөлмөрлж байгаа юм байхгүй эрсдэл үүрээд хөрөнгө оруулалт хийгээд за тэрний хотлоо хөдөлмөрлөөд нөгөө улсдаа татвар хураамжаа төлөөд те тэгэхээр бид нар нөгөө илүү хөрөнгөтнийг олон болгож ийж тэнд одоо илүү бизнесийн орчныг бүрдүүлж ийж өнөөдрийн одоо эдийн засгч ингээд органикаараа тэлээд те тэд нар нь одоо за уулуурхаасаа дамжаад бусад салбар руугаа бас хөрөнгө оруулалт хийж болно шүү дээ одоо нөгөө солонгоруулъя гэж яриад байдаг шүү дээ те анх тэр чинь тэр нөгөө анх ингээд Диншапинг гэдэг одоо хятадч одоо коммунист орны чинь ингээд зах зээл рүү оруулсан Диншапинг гэдэг одоо энэ юуны эцэг юу гэж хэлж ирсэн гэхээр 1978 онд юу гэж хэлж ирсэн бэ гэхээр эхлээд ингээд баячуудаа бол баян хүн бий бол тэр баян хүмүүс чинь буцаагаад олон хүнийг баян болгоно гэдэг. Тэгэхээр ядуу байгавал ядуу байгаа л юм тийм ээ. Тэгэхээр тэр баячуудынхаа тоогоор одоо яах хэрэгтэй л өрсөлдөх хэрэгтэй байх л да. Гэхдээ мэдээж хит ялгаа байх уугүй юу те. Гэхдээ үнэхээр өөрийнхөө ингээд авиас чадвараар хийсэн хүмүүс бол ад үзэх хэрэггүй шүү дээ. Тийм биз дээ. Одоо зөв энэ бас сонгодог 50 бүтээл гэдэг энийг бас уншиж явах нийтлэг нэг зүйл ажиглагдчихсэн шүү дээ. Хөрөнгөтэй болохын тулд биш одоо нөгөө нийгмийн сайн сайхны төлөө за хэрэглэгчдтэй чанартай сайн бүтээгдэхүүн хүрхийн төлөө ч гэдэг юм яг тэр философоор ихэнх нь явсан байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийгээ дагаад нөгөө хөрөнгө мөнгө нь орж ирээд үр ашигтай байдаг те. Эргээд тэнгүүт эн чинь нөгөө бизнес гэдэг чинь нийгмийн л нэг бүрэлдэхүүн хэсэг. Эргээд тэр бүрдүүлж байгаа нийгэмдээ талархлаа бас илэрхийлэх хэрэгтэй гэдэг нөгөө тийм бүр юм философи байлээ шүү дээ бизнесмэнүүдэд те. Тэгэхээр нөгөө эргээд эн чинь өгөөжөө зөвхөн ингээд татвар хураамжаар биш бас нөгөө нийгмийн сайн сайхан одоо хийж чадахгүй байгаа те нөгөө хэсэгтээ бас одоо хүртээх тэр үгээ чинь бас яг энэ нөгөө шудраг бизнесийн одоо зарчимтай хүмүүс ингээд түгээд юм байна гэдэг нь бас аюу ажиглагдчихэ. Тэр энтерпренер гэж нэг үе одоо монголоор орчуулах жоохон төвөгтэй. Тэр хүмүүс ямар хүн байдгийг гэхлээр нь гэрээ барьцаалаад зээл аваад тэр зээлээ гадагшаана хүнд өгж явуулаад тэгээд нэг суур машин авчираад
тэрний бас хүнд мөнгө өгөөд суурлуулад тэгээд дахиад ажил аваа ажилчдыг хүнд ажилуулад тэгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэхөө үгүй юу бас тодорхойгүй. Тэгээд гаргасан бүтээгдэхүүнийг борлуулна, борлогдохгүй үгүй юу мэдэхгүй. Тэгээд борлогдох юм бол нөгөө зээлээ төлөөд, хүүгээ төлөөд, салинг төлөөд, татвараа төлөөд ард нь үлдэхлээр өөртөө авдаг. Тийм одоо хагас одоо эрс солиотой гэх нь хайшаа ийм эрсдэлд үүрдэг тийм хүмүүс нийгэм цөөхөн байд юм байна л да. Тийм учраас одоо ингээд өндөр хөгжсөн орнууд яасан бэ гэхээр тэр энтерпренерүүдэд маш их тийм хамгаалдаг, дэмждэг. Тийм ээ. Одоо жишээл Илон Маск ч өмнө таавах төрөөлд Канадаар дамжаад Америкт очиод одоо ингээд Трамп ерөнхийлөгчтэй найз уулал муудалтаа сайдалцаал тэгэл ингээл Америкийн хөгжлийг дэлхийн хөгжлийг урагшлуулад явж штэ. Тэгэхээр тэр хүмүүсийг бас ингээд дэмжээ тийм үү хүндэтгээд тэрнээс биш одоо нэг өөр нам улс төр эсвэл одоо өөр юмар ингэж ялгуурлаад байхаар чинь нөгөө хөгждөггүй. Тэгэхээр ингээд бизнесийн таатай орчныг бий болгох нь айгүй чухал гэсэн тийм. Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарласан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрэв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг уншсны үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд Джек Магийн Alibaba, Стив Жобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер, жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Санаа төрж байна. Тэрийг бол тийм одоо бас яг нөгөө бизнесийг үр ашигтай байлгахын тулд энд нөгөө тийм нам ус төр гэх тэр болстой яг үнэ хуваагдал байхгүй. Одоо бид нар яг нэг зүг рүү хараад одоо сая яад энийг ингээд 5-7 асуудал, оюутлогын асуудал гэл ингээд аюул олон асуудлууд яригадаад байна шүү дээ. Тэг ингээд харахаар дандаа нөгөө тухайн үедээ яг төрийн шийдвэр болж чадаагүй байхгүй. Төрийн шийдвэр буюу нам ус төрөөр хуваагдахгүйгээр шийдвэр гаргаж чадаагүй байхгүй. Тэгээ аль нэг намын ч юм уу аль нэг ус төрчийн гаргасан шийдвэр байдаг. Тэнгүүд тэр ус төрчийн одоо гаргасан шийдвэр үр дагавар нь одоо гараад байна шүү дээ. Тэгээ тэр нь эргээд хин дээр ирж ин гэхлээр хөрөнгө оруулагч нар ингээд буруу нэрж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар яг нэг юм аль нэг намаас гарсан байж болно. Гэхдээ төрд очиод яг төрийн одоо өнцгөр харах хэрэгтэй. Тэрэн дээр яг төрийн шийдвэр гэж ингэж гарах хэрэгтэй. Тэн дээр нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Тэгээд тэр нь урт хугацаанд ингээд үр өгөөж өгнө. Бас нэг зүйл нь бол бид нар айгүй тийм төвчээртэй байх хэрэгтэй юм шиг ба. Нэг юм бодлого гаргачаад бодлогын үр дагавар бол 5-аас 10 жил бүр цаашлаад гарна шүү дээ, тий. Тэгэхээр нөө тэр хооронд төвчдгүй юм шиг ба. Тэгээд өөрчлөө. Йоо энийг болоогүй нэгэд ингээд ер нь хавар тарчаад намар хөрөхгүй явал жимс түүх ирчих шүү дээ. Тэгэхээр яг тэрийгээ бид нар үзэж харж чаддаггүй юм шиг. Хугацаа хэрэгтэй тийм ээ. Тэр хугацаагаа ерөөсөө дуусгадгүй ч гэдэг юм уу, тий. Шин юм санаачлаад айгүй их шин санаа гаргадаг. Тэгээ сайн нэг өөр маш чухал юм гэхэлэр ингээд төрийн шийдвэрээ ингээд хүнддэхгүй бол тий буцаж яваад үл эн чинь дуусахгүй. Тэр нэг гадна талд нөгөө Монголын төр засгийн шийдвэр итгэхгүй эсвэл дээ. Би нэг бас нэг хөгжилтэй нэг юм түүх уншиж ирсэн юм байна. Арабд анх ингээд ус ирж исэн чинь ингээд газрын тос олдоод тэгээд ингээд гэрээ байгуулад яасан чинь за улсыг хилээд явах үү тийм ойрхон орнотын нэг улс том улс одоо их том хөгжсөн улс л да. Тэр улс ингээд тэг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан чинь айгүй муу гэрээ байгуулсан юм байна. Айгүй алдсан юм байна. Тэгээд сүүлд нь ингээд анализыг одоо манай сонсгол шиг гэх нь хайшаа. Анализгээ дүгнэлт хийгээд тэгээд нэг дэлхийд даяар ингээд цацаад бид нар ингэж залдуулсан, ингэж хулигдуулсан ийм муу гэрээ хийсэн. Тэгээ юу гэж хэлсэн гэвэл гэвч одоо манай ингээд тухайн үед гаргасан төрийн шийдвэр энийгээ бид нар дагаж мөрдөж биелүүлнэ. Дахиж ингэж залдуулахгүй шүү гэж шийдээд тэгээд нөгөө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа гадны том хуулийн пүүс компаниудыг дайчлаад тэгээд тэр алдаагаа давтаагүй. Тэгсэн чинь тэр улс руу ерөөсө бүр их хөрөнгө оруулагч нар үннээ хэлц учраас тий. Үннээ хэлээ тэгээд яасан бэ гэхээр гол нь тэр
манай төр засаг одоо буруу шийдвэр гаргахсууч бид нар энийг бол оонор болно. Хүндэтгэж биелүүлнэ. Залгамж шинжийг хадгална гэж зарлаад бид нар ингэж залдуулсан тэгтээ ингээд тэгээ яасан чи бүр их хөрөнгө оруулалт ороод одоо ингээд дэлхийн хүчтэй гүрэн болцсон явж байгаа л да. Тэгээ сүйдэн тэгээ яасан бэ гэсэн чинь тэр нөгөө залдсан компани өөрснөө тэр гэрээг сайжруулсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө нэг хөрөнгө оруулалт юу гэдсэн бас уул уурхаа чи хэцүү төвөгтэй л байх л да. Их л зовлон бэрхшээл байдаг байх л да. Одоо яг оюутлогын жишээ чинь наад чинь болчиход байна шүү дээ. Оюутлогоо 34% гээл одоо хоёр тал гэрээгээ хуулиуранд байгуулсан тухайн үедээ. Тэгээд одоо ингээд буруутай байна гэж нөгөө хөрөнгө оруулагч яг л одоо наадах юм шүү дээ. Тэгэнгүүт тэгвэл тэр хуулиа өөрчилчихөр болчихоор байгаа байхгүй юу? Үнэхээр энийг буруутай гэж үзээд байвал тэр хуулийн өрөөнд хийцэн юм чинь одоо яаж өрөөшгөө авах вэ? Одоо нөгөө шийдэл ярмаар байна шүү дээ. Буцааж хэрэгжилж болохгүй л дээ. Хуулиа өөрчилчихэд. Тэ одоо яг зүгээр нөгөө хилцээрээ хийгээд энэс цаашаа мөрдөгдгээд хилцээрээ хийгээд одоо зүгээр оюутлогын гэрээ зурагцсанаас хойш ингээ баг 3 миний санджаар 3 хилцээр хийсэн шүү дээ. 11, 15, 19 жилөө те. Тэгэхээр энэ хилцээр болгон дээр ингээд бидний нөгөө саналыг Монгол Улсын саналыг хүлээж аваад сайжруулад явуулсан байхгүй. Тэгэхээр зөв үнэхээр бидний нэг сайжруулах хүсэл сонирхол байна уу? Тэгхийн болвол ингээд одоо тэгвэл шийдлээ ярмаар байна. Тэгэхгүй ингээд нөгөө дуусчихгүй ингээд хэрүүлэлтэй ингээд хэдүүлээ бас байгаад иж болморгүй байхгүй. Ийм бизнесийн хөрөнгө оруулж хамтрна гэдэг чинь гэр бүл болохоос хэцүү гэж би уншижсэн. Тэгээд хоёр тал хоёулаа хариуцлага хүлээж байгаа. Тэгээ ингээд гэрээ байгуулад яачаа тэгээд нөгөө гэрээгээ мөрдөхгүй байхлаар хэцүү шттэ. Одоо ингээд хөзөр тоглож байгаад эсвэл шатар тоглож байгаад буцаад ивэл одоо хэцүү шттэ. А энэ буцаад ид ингээл те. Хүн тоглох дургүй байдаг шттэ. Тэгэхээр Монгол улс бас нэр хүндээ бодоод одоо гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулалтын гэрээ одоо цаашаа байгуулж таарна шттэ. Тэрэн дээр ингээд хийхээсээ урд сайн хийгээд тэгээд нэгэнд одоо гарын сурсан бол бандан пад гээл шүдээ зугаал тэгэл одоо явдаг. Тэг бүр болохгүй застдаг ч юм уу тийм. Ингэж л явахгүй л тийм. Тэгээ яг зөвөр 16 жил миний зөвөр нэг гайхаад байдаг юм. Бид нар ингээ 16 жилийн өмнө за тэр хилцээрт орж исэн хүмүүс үндэстэн дамсан корпорацид орж туршлагагүй байсан. Угаас харьцуулахад бүр ингээ тэнгэр газар шиг байгаа шүү дээ. За тэгээ алдсан байна тий. Өчтөр тэр сонсгол дээр бас ингээд дүнэлтийг харахаар тэрийг хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл бид нар энэ 16 жил ингээ маргалдаж байгаа хооронд маш сайн экспертүүд бэлдэх боломж байсан шүү. Нөгөө боловсруучны гадагшаа явуулж бэлтгээд тий. Одоо 70% манад хөрөнгө оруулалтын 70% гэж шүү. Дараагийн хөрөнгө оруулалт орж ирэхэд бид нар дахиад юм яриа сууж болохгүй байхгүй. Яг тийм нөгөө мэрэгжлийн хүмүүсээ бэлтгээд тэгээд агсан түвшинд яг ижил түвшинд бид нар одоо ажилламаар шүү дээ. Би тэр яриа уг нь ингээ фейсбુકийг ингэж бий болгосон хүчрхэг чадвартай удирдагч одоо эмэгтэй Сэндбергийн тухай ингээ байсан. Гэхдээ энэ тэдний манай тэр асуудал байхгүй тэрнтэй төстэй юу бол манай үнэхээр гол одоо чирж явж байгаа юм чи салбар учраас тэгээ уул уурхайн ассоциац ингээд гүйцэтгэх захирал тэгээ энэ бүгдийн зовлон жаргалыг мэддэг. Тэгээ бас ингээд Монголд ингээд хариуцлагатай юм ажил хийж энэ олон энэ одоо Монголын эдийн засгийг чирж яваа энэ салбарын ассоциацийн гүйцэтгэх захирал хийнэ гэдэг бол хүлээн зөвшөөрөгдөж хийдэг юм ажил. Тэгээ энийг бол өөр ингээд бүх шатаар нь яваад өнөөдөд хүрсэн. Тэгээд бас ингээд салбарын эрх ашиг хамгаалахаас гадна тэрнээс гарч байгаа тэр нэг татврын үр ашиг маш гээд одоо дараагийн шатанд санаа зовх юм их гарч байгаа юм байна. Тэгээд энийг их олон талаас нь хөндлөө тэр орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? Олсон орлогоо яаж загшин зарцуулах вэ гэдэг. Тэгээд тэрнийгээ юунд загшин зарцуулах вэ гэдэг олон асуудал хөндлөө. Тэгээд энэ сонирхолтой сэдвээр одоо санал бодлоо илэн далдгүй хаалцсан Эрдэнэ Туяа захиралд их баярлалаа. Тэгээд таны ажилд, тэгээд танаа салбарын ажилд Монгол улсыг хөгжил дэвшилд улам их амжилт хүсье өрөөё. Их баярлалаа. За их баярлалаа нэвтрүүлэгт орж оролцсонд. Тэгээ Эрдэнэ захирлаа яг одоо энэ боломжийг ашиглаад гэдэг шиг бас үзэгчдэд хандаад одоо миний асуух ёстой юм уу хэлүүлэх ёстой байсан эсвэл хэлмээ санагдсан үг байвал хэлнэ л гэж одоо бас яг энэ номтой холбоотой биш салбартайгаа холбоотой юм хэлэх гэдэг тийм. Яг одоо бид нар зөвөр нөгөө яг нэг юм чухал цаг үе ирсэн санагдаад байгаа манай улсын хувьд бид нар нөгөө алдаж үзлээ, онж үзлээ тий ингээ байж болох бүхэл замыг туулчлаа шүү дээ. Тэгээ одоо яг ийм үед айгүй хариуцлагатайгаар хүн бүрийн оролцоо айгүй чухал, идэх оролцоо чухал, дуу хоолой чухал ийм цаг үе ирчлээ гэж хараад байгаа. Яагаад тэгэхээр бид нар өнгөрсөн одоо 20 гаруй жилийн хугацаанд тий нөгөө гаргасан шийдвэрийнхаа үр дагаврыг эерэг болон сөрөг үр дагаврыг одоо хүртэж байгаа. За эерэг үр дагавар нь бол нөгөө таны түрүүний ярьдаг эдийн засгийн өсөлт 17% байсан үеийн үр дагавраар цөөн хэдэн төсөл хөдөлсөн байна. Тэрнийхээ үр шимийг одоо хүртэж байгаа.
За зарим одоо буруутай шийдвэрүүд, популист шийдвэрүүд бол гарч ирсэн. За тэрнийхээ одоо үр дагаврыг хүртэж байгаа бас горыг нь амсаж байгаа тий. Тэр нь бол одоо ассоциац бол тухайн үедээ бас маш их ярьж ирсэн. Одоо төмөр замын асуудал байл тий. Ингэж явах хэвээр тэгсэн бол экспортын хэмжээ нэмэгдэх хэвээр, эдийн засаг тэлэх хэвээр гэл одоо баг нийгэмд адлагдаал тий. Тэр үед удирдлагууд нь байсан хүмүүс нийгмийн дайсан болоод ингээл дуусч исэн. Гэтэл өнөөдөр 25 жилийн дараа энэ зүв байсан юм аа. Энийг одоо ингээ хийх хэрэгтэй байсан юм аа гэл те маш их өртгөөр бид нар алдагдсан цаг хугацаа тооцоос гадна нэмэлт маш их өртгөөр энийг хийж штэ. За дараа нь бас тэр 34% гээл те одоо бас маш их ярьж исэн. Тухайд ассоциац бас л дуурж исэн. Энэ болохгүй маа мэрэгжлийн хүмүүс нь те одоо салбарын хүмүүс нь бүгдээрээ сууж байгаа гаднаас хүртэл экспертүүд авчираад танилцуулаад олон улсад ингэдэггүй маа. Тий, роялтигаар нь шийддэг юм аа. Хөрөнгө оруулалт хийх болно гэж одоо манай очир утгаас ахуулаад алгаа хүртэл ингээл бүгдээрээ л ярьж явж ирсэн. Тэгээл нөгөө популист шийдвэр нь явсаар агаал өнөөдрийн одоо хуулийн өөрчлөлтийг хийгээл гэрээ байгуулагдаад өнөөдөр дахиад үр дагаврыг одоо хараа сууж шít бид нар тий. Тэгэхээр нөгөө юмыг заавал бид нар ингэж 10 20 жил нөгөө туулж ингэж ясмахандаа мэдэрч ингэж ойлгох биш. Яг нөгөө салбарын мэдлэгтэй тэр туршлагатай хүмүүсийнхээ үгийг сонсоод тий ийм нөгөө нэг нэгэндээ итгээд бид нар одоо өнөөдөр яг ялангуяа манай салбар бол маш их орон салбар тий одоо төсөл хөтөлбөр нь боддоор хэрэгждэг за түүнийхээ үр шимийг хүртдэг эргээд нөгөөтгөө улс орондоо өгдөг үр шим нь ингээ боддоор өгдөг ийм салбар шүү дээ. Тэгэхээр энэ салбарын дунд бол одоо тийм эх орныхоо эсрэг яваад байгаа нэг ч хүн байхгүй. Энэ чинь бүгдээрээ л Монгол улсын иргэд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ нэг хэсэг бүлэг Монгол одоо хүмүүсээ сонсоод бас л одоо эх оронч асуудлуудыг ярьж байгаа. Энэ асуудлуудыг шийдвэрлэх тал дээр яг бодлого тодорхойлогч нар ажиллах юм бол одоо яг энэ одоо эмзэг цаг үе дээр бид нар энэ боломжийг одоо яг энэ олон улсад явж байгаа нэг юм цонх үе гарч ирж байгааг хараад байгаа. Одоо майнинг бүүмийн одоо дараа гарч байгаа нэг цонх үе шинэ хөрөнгө оруулагч нар шинэ түүхийд те одоо шинэ тутам аюул олон зүйл яригдчихэж шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар бас нэг жижигхэн ч гэсэн энэ боломжийг атгах боломж гарч ирж байгаа дээр нь илүү ухаалаг байгаад нэгдмэл байгаад явчвал их стон болов. За энэ дээр ялангуяа одоо нөө дүр хэсэг их орончид биш. Одоо энэ салбарын дуу хоолой гаргаасай, бизнес эрхлэгчид дуу хоолой гаргаасай. За нөгөө нийгмийн дундаж давхарга те одоо татвар хураамжаа төлдөг энэ хүмүүс манаас дуграасай. Тэгжиж бид нар энэ одоо буруутай шийдвэрүүдээ дахин гарахгүй байх тий одоо засах цаашлаад нэг жоохон урагшлах энэ боломж нь гарч ирэх учраас бүгдээрээ бас одоо яг энэ дээрээ ажилдаг байя, дуу хоолой гаргадаг байя гэж бас уриалмаар санагдаад байна. Тэгэхээр өнөөдрийн ингээ нэвтрүүлгээр одоо дэлхийн ингээд хүн төрөлхтний ингээ амьдралыг ингээд өөрчилсөн одоо цөөхөн компаниудын нэг болох Facebook, Meta одоо энэ корпорацийг одоо бий болгосон, хөгжүүлсэн одоо шилдэг өдөрдөгч тий Сайнсбергийн тухай ингэж өнөөдөр ингээд ярилцлаа. Тэгээ энэ явцад бид нар ингээд Монгол улс бас ийм хөгжих боломжтой юм байна. Хөгжөхөд ингээд уул уурхаан салбар их чухал юм байна. Бас ингээд удирдах үйл хэрэгтэй эмгэгтэйчүүд илүү орох юм бол одоо авилгал багасах бас боломжтой юм байна. Тэгэхээр олсон орлогоо ингээд зөв зөвлөлд ялангуяа боловсролд ингээд оруулах хэрэгтэй. Боловсролынхаа чанарыг сайжруулах хэрэгтэй юм байна. Тэгээ бүр сүлд нь хэлэх юм бол Монгол улс ингээд бас хөгжих боломж бол асар их байгаа. Бага алдаж зөв зүйлийг хийгээд хурдан гүйх юм бол одоо их ирээдүйтэй байгаа гэдэгтээ саналд нэгдлээ. Тэгээ зүгээр ингээд бас нэг түүх ингээд жоохон алээд ярихад дээр үед одоо өнгөрсөн зуунд бол ингээд хүчрхөө гүрнүүд одоо divide-ийн дөрүүлгээд ингээд улс үндэстнийг эзлээд хуваагаад одоо ар Монгол, өвөр Монгол, ар төвд, өвөр төвд гэдэг ч юм уу ингээд хуваагаад ингэж удирддаг байсан бол одоо орчин цагт одоо үндэстэн дамсан корпорациуд одоо тий улс биш одоо тодорхой төсөл дээр нийгмийн дотор нь бас хуваагаад хооронд нь ингэж зөрчилдүүлээд ингэж тоглолт хийдэг тийм юм бол байгаа. Тэгээ буруут харга байхгүй. Тийм учраас бид нар бол ухаантай байгаад, эв нэгдэлтэй байгаад ингэ зөв юм хийх юм бол Монгол улсын ирээдүй их гэрэл гэгээтэй байгаа юм байна гэсэн юм өөдрөх юм тооноор өнөөдрийн ярилцлагаа дуусгая. Тэгээд танд их баярлалаа. За баярлалаа. Тэгээд үзэгчтэй ингээд бас нэгийг ботсон байх гэж бодож байна. Ялангуяа хүүхдүүдийнхээ одоо боловсролд их анхаарах, ямар мэрэгжил эзэмших юм бэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй юм байна. Хоёр тэгэхээр ингээд уул уурхаан салбараас ер нь татвар төлөгчдөөс орсон мөнгийг зөв зөвлөлд ариг гамтаа зарцуулахад нь хяналт тавих нь чухал юм байна. Татвар төлж байгаа хүмүүсээ битгий адал олсон татварыг зарцуулж байгаа хүмүүстээр хяналт тавь гэдэг санааг одоо
энэ том салбарыг энэ ассоциацийг удирдах яваа яг амьдралаас ингэж ургад гарсан ингээд таны үг их сайхан ойр дотн сонсогдлоо. Тэгээ танд дахин их баярлалаа. Үзэгчдээ сайн сайхныг хүсье өрөөё.